Тийм үү. Надад бол үнэхээр бас гайхмаар л 8 гэрэл тутмын нэг гэдэг бол бүр амар common. Одоо энэ migration ихсэн бид нар хүрэх хэсгүй газараа хүрдэг болсон, идэх хэсгүй юм иддэг болсон ч гэдэм үү те. Тэгэхээр эн чин дараагийн цар тахал ахаал цаг хугацааны тесрэх бөмбөг юм биш үү? Дархлаа ерөнхийдөө хүний бие үндсэн бодисын солилцоотой айгүй өндөр хамааралтай ажиллаж идэг. Тэгвэл дархлаа мэдрэг чанар ихсэн багасна гэж байна. Тэгээ одоо жишээ нь харьцал байна. Харьцал дархлааны хэд мэдрэг шиг оруулахгүй. Тийм. Ер нь Монгол улсад байгаа хамгийн боломжтой асуудлын нэг бол одоо мэдээж зүгээр ч нэг асуудал биш. Ер нь толгой зөгж байгаа асуудал нэг бол эрүүл мэндийн боловсрал. Нөгөө давар гарах үед нь та сэрүүн байж үл яах вэ? Ажиллаа хийж чадахгүй нөгөө давар. Сайн байцгаана уу? Саруулханд монголчуудаа. Ингээд манай ээлжид дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр бидэнтэй ярилцах зочин бол хүний хэмч ангаах ухааны доктор, халдвар төвчний дархлаа судлаач, RMC үр шилжүүлэх төвийн гүйцэтгэх захирал миний бас сайн найз Санжаад орж маань оролцож байна. За, урилгыг хүлээж авсанд баярлалаа Санжаа. Өрсөнд баярлалаа. За, сайхан аварж байна уу? Оо сайх. Тэгэл завгүй л аварч чинь. Завгүй аварж байна уу? За, юу ч гэсэн бас нөгөө метал нэг hodсон байлаа баяр үргээ. Юу night гэдэг маань. Night нөгөө манайх өчтөр бүгийг арай барсан гэ. Тийш дээ нэрэ. Би яагаад MC-тэй андуурсан болов? MC ч метал. Би чамааг яг харж байгаад яатсан байхгүй. Би тэгвэл шал буруу бодчих. За яахгүй. It's fine. 3 үе бол аваад үзлээ шүү дээ уг нь тий. Жижигхэн л одоо юу гэх юм жоохон таарсангүй гэх юм уу. Тэгээ яагаад зур сагсаар эхэлж гинүү гэхтэр зэрэг одоо чинь яг ямар прожектууд дээр ажиллаад байна санаж? Яг одоо бол сая дурдсан RMC үр шилжүүлэн суулгах төв гэдэг одоо өргүүдлийн тусламж үйлчилгээний нарийн мэргэжлийн юм тусламж үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг юм бол ерөнхийдөө гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа. Тэгээ ерөнхийдөө менежмент талдаа ажиллаж байгаа. Давхар сонирхлоороо ер нь өнгөрсөн жилээс 23-24-ний улирлаас эхлээд ер нь чи битээр адилхан саксны те хар багасаа NBA үзэж өссөн хүмүүс ер нь саксан сонирхолтой байсан. Тэгээд тэр мөрөн л ерөнхийдөө дамжсаар байгаа л бас юу яалаа боломж гараад надаа. Тэгээд багийн медиа менежмент гэдэг яг нөө Монголд чинь одоо юу гэдэг YouTube хийжсэн ч юм уу те эсвэл нэм одоо инфлюенсер гэж нэрлэдэг байгаа штэ. Би бол яг өөрийгөө тэгж нэг нэрлэлдэггүй. Гэхдээ яг нэг юм жоох медиа тал руугаа арай жоох experienced те тэгээ pop culture мэддэг хүмүүс тийм янз бүрийн боломжууд ер нь бол олддог. Тэгээ яг тэр талаасаа нөгөө талаасаа спорт гэдэг талаасаа ч тэр надад ажиллах боломж гараад тэгээ нодлонгоос хойш ерөнхийдөө үндэсний сагсан бөмбөгийн холбооны дээдлийг дээр маркетинг, медиа болон амбассадор гэсэн тиймэрхүү чиглэлээр бол ер нь ажиллаж байгаа. Тэгээ энэ жил бас Nights ажиллаж байгаа. Тэгээд юу дөө те MVP-тэй улирлын MVP бол уран шагнал нэг дор авсан царын ганц хүн гэдэг байгаа шүү дээ. Улирлын MVP, Finals MVP тэгээ аваргын бүгд 3 юм авсан. Тэгээд уусаа гайхамшигтай улирал бол болж байгаа. Тодорхой. Баг unanimous MVP байгаа гэж бодчих. Цогтойг ирж байна уу? Яг нөө би чинь бас хичнээн scientist ч гэсэн цаанаа бас жоохон superstitious шүү дээ. Тэгээд Jinx имэргүүл байна л да. Тийм. Би бол санал нийлж байна. Би бол ямар ч маргаан бодож байна тий. Тэгээд дээрэс нь энэ бол бас нэг талаасаа үүрэг юм шиг байгаа шүү. Одоо Санжаа маань ингээд ийм платформ байгаа учраас Монголын сагсан бөмбөгийн хөгжилт тийм ээ. Яг ялтчгүй медиа, PR одоо манай Тэний байна тийм ээ. Тэгэл одоо ялдах маань ч тэр манай нөгөө Санжаа маань байна тийм ээ. Нөгөө Санжаа гинэ. Тэг ингээд ялтчгүй үнэхээр бас олон хүүхэд залуучууд үлгэр дуурайл авж байгаа энэ залуус маань ингээд сагсан бөмбөг сонирхоод ингээд явж байгаад бол би их баярлж байгаа. Дээрэс нь намайг нөгөө NBA talk гэдэг байхад нэг судалгаа байсан. Тэр одоо яг би судалгааны нарийн ширийг мэдэхгүй байна. Гэхдээ сакс хамгийн олон үзэгчтэй спорт болсон гинэ. Анх удаага гинэ. Бүх хоёрт орсон байна. Одоо ингэж хэлэхээр алдс болж байна байж. Тэг судалгаагаар нөгөө ингээд үзэж байгаа галтамж энэ тэр Монголд төлбөмбөг 3-т явж байгаа байхгүй. За. Тэг энэ бол нөгөө үндэсний спортоос илүү гарна гэдэг чинь өөрөө юм. Бас бас үзэгдэл байгаа даа байхгүй. Тэгээ мэдээж Монголын болон гадны саксыг аль алиг нь яаж ах шиг. Тэгээд энийг бол тэг одоо хин хүнгүү гэдэг шиг одоо таны нөлөөч байна. Манай тэнигийн нөлөөч байна. Ялдахын, баажахын энэ одоо хөргөөрөлтөний тэнгэл захиралтай одоо тэг бүгднгийнх нь нөлөө байгаа байхгүй. Тэгээ тэр утгаараа бол би бас их
олзуурах байгаа. Тэгээд амжилт хүсье энэ тал дээр гэж хэлмээр байна. За хоёлоо яг боломж олдвол буцаад нэг NBA руу нэг төгсгөл рүүгээ нэг шагаана. Ерөнхийдөө өнөөдөртөө бол яг бас нэг анагаах ухааны талаар мэдээж те анагаах ухааны докторынтой бас ярилцъя гэж байгаа. Тэгээ энийг ярилцахын өмнө бас саяны нөгөө өөрчилжүүлэн суулгах прожектын талаар бас асуумаар байна л да. Ерөнхийдөө бас хүмүүст бас ойлголт өгөх талаараа энэ талаар ярил ер нь хамгийн тийм common misconception гэдгээс эхлэе гэж бодож байна. Хүмүүсийн одоо те буруу мэдхгүй зүйл ч юм уу те ойлгогддог хүмүүстэй залруулъя гэдэг зүйл нь юу гэдэм бол. За юун дөрөнд бас эмнэлгээ товчхон танилцуулсан зүгээр болов. Манай эмнэлэг бол RMC буюу Regional Team Medical Center гэдэг нөхөн төлжих одоо газраа гэсэн утгатай товчтой. Тэгээд үршилжүүлэн суулгах үргүүдлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ болдог эмнэлэг 2018 онд одоо үд хаалгаа нээгээд одоо 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За бас Монголын яг энэ салбарын томоохон эмнэлгүүдийн нэг. За манай сая дурдсанчлан одоо үргүүдлийн тусламж үйлчилгээ гэдэг бол их барих эмэгтэйчүүд гэдэг энэ чиглэлд ордог. Өөрөөр хэлбэл одоо хүүхдтэй болж чадахгүй байгаа энэ гэр бүлүүдэд тусламж үзүүлэх зорилгоор ажилладаг юм эмнэлэг. За жил ирэх тусам энэхүү асуудал бол ерөнхийдөө тохиолдлын хувьд ихсэж байгаа. За дэлхийн нийтээр бол ерөнхийдөө нэг 8 гэр бүл тутмын нэг нь энэхүү одоо асуудалтай тулгардаг гэсэн судалгаа байгаа. 23 оны судалгаа хандуураг бол 8 гэр бүлийн нэг. Ер нь бол айгүй common байгаа. Тийм байна. Тийм. Бид нэр ерөөсөө энэ хол юм шиг байсан. Одоо чиний асуусан асуулт хамгийн түрүүнд misconception юу вэ? Энэ амар холын асуудал юм шиг хүн болгон боддог. Надад тохиолдохгүй. Тийм. Надад тэнгүүт яг хүн болгон ингэ бодонгууд ингэдэг байхгүй юу? Сая би Таиланд яваад явж байгаад нэг гэл хүмүүс нь яаж байгаа ч үлээ танилцахаар болсон юм аа. Тэгээ нөгөө монголчуудтайгаа байжгаад юу идэх юм гэдгүү гэдгсэн чи би ийм ажил эрхэлдэг гэсэн чи хүн болгонд нэг асуух хүн байгаа байхгүй. Манай дүү, манай бэр гэл ингээд. Тэгэхээр тэр асуудал хэр common байгаа нь ерөөсөө тэндээс л харагддаг. За тэндээс харахгүй байсан ч болно. Ер нь тэгээ цаасан дээр байж ин баримттайгаа. Тэгээд хоёр дахь misconception гэх юм бол хүмүүс их хөвчлэн эмэгтэйгээсээ болдог гэж боддог. Тэнгүүд үргүүдл ерөнхийдөө эмэгтэйгээсээ нэг 36-7, эрэгтэйгээсээ бас нэг 36-7. Тэг үлдсэн одоо юу гэдэг нэг 20 орчим хувь ч юм уу те. Хамт одоо хавсарсан аль альнаас нь шалтгаалсан ийм үргүүдл байгаад байгаа. Өөрөөр хэлбэл тэнцвэл гэсэн. Аль нь ч байж болно. Тэр хавсарсан гэдэг нь сони те. Яг аль аль асуудалтай л гэсэн үг л те. Тийм. Нөгөө Friends дээр гардаг нэг Monica Chandler хоёр хоёулаа нэг асуудалтай байдаг гэдэг шиг л. Тэр нь бол тийм. Тэгээд ерөнхийдөө бол яг нөгөө хүмүүсийн их зүгээр мэдтгүү би ч гэсэн адилхан л мэдэхгүй л байна л да. Одоо ингээд IVF тийм ээ. Natural birth хоёрын. Одоо яг ингээд тэр ялгаа юу вэ? Одоо риск нь бас юу вэ тийм ээ. Яагаад ер нь ингээд бас энэ асуудал илүү түгээмэл болоод байна гэдэг байна л да. За яг би яг өөрөө их барих эмэгтэйчүүд тэр дундаа яг энэ хүү тусламж үйлчлэгийг үзүүлдэг эмч маань бол дотоод шүүрлийн их барих эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмч үзүүлдэг. Тэрэн дээр нэмээд дахиад сураад тэ одоо тодорхой нөхцөлүүдийн хангачиж өргүүдлийн эмч гэдэг энэ эмчийн одоо эрхийг авдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн өгдөг хэмжээний зөвлөгөөг бол нэгдүгээрт өгч чадахгүй, хоёрдугаарт болохгүй. Яг үл энэ одоо нөгөө этикийн хувьд буюу ёс зүйн хувьд болохгүй. Миний анзаарсан зүйл юу вэ гэхлээр яг natural биш гэж харж ирнэ бол ер нь ихэнх нь харна. За энэ бол нэг талаараа үнэн. Яг тэгвэл одоо хүүхэд гэдэг маань их хөвлөд бүрддэг зүйл. Тэгэхээр энийг лабораторийн орчинд буюу их хөвлөнээс гадна үүсгэж байгаа гэдэг бол ямар ч хүний нүдээр харсан natural биш гэж ойлгож болно. Гэхдээ ерөнхий үндсэн процесс бол яг л адилхан. Үндгийст эрбэлгээс ороод үр хөврөл бүрдээд тэгэл яг явдаг процессээр явж байгаа. Тэгэхээр тухайн үнийг яаж харах уу гэдгээс л байгаа. Яг миний яг өөрийн өнцгөөс хэлэх ганц юм бол энэ mentally буюу сэтгэл зүйн хувьд айгүй challenging юм. Тийм үү. Маш их сэтгэл төвшил, сандрал, хүлээлт ийм зүйлийг гэр бүлүүд туулдгийг би ерөнхийдөө анзаарсан. Дээрээс нь энэ бас Монголд нэлийн эмзэг сэдв. Яг л нөгөөх түрүү хэлсэнчлэн common буюу түгээмэл гэдгийг хүмүүс мдэггүй учраас энэ сэдв дээрээ жоохон илүү одоо сэтгэл хөдлөлтөй ч юм уу те илүү эмзэг ханддаг юм шиг санагдсан.
Тэгээд энэ талаар бас яг одоо юу гэдэг цогц үйлчлэг. Одоо ангаах хоо маань хаашаа явж байгаа гэхээр хууч одоо юу гэдэг таны зүрх муудж байгаа бол зүрх нэмжид очно. Тэ? Таны бөөр муудж байгаа бол бөөр нэмжид юмчна. Одоо тэнгүүд яаж чинь гэхээр альва нэгэн өвчин эмгийн эсрэг ажиллахад цогц. Одоо бид нар мэдж байгаа шүү дээ хоол зүүчнэр ч гэдэг юм уу те хөдөлгөөн засалч гэдэг юм уу сэтгэл зүйч гэл ингээл альва эмгэгч чинь нэг юм одоо ажиллахаа болчихлоо шүү дээ. Ер нь ингэж хамтаар ажилладаг. Тэрэн шиг яг одоо энэ үргүүдлийн асуудал бас энэ сэтгэл зүйн асуудалд айгүй бас анхаарал татах хэрэгтэй асуудал гэж надад санагдсан. Энэ дээр зөвөр ягаад энэ поинтыг зөвөр зайлшгүй ярий гэж бодсон гэхээр зэрэг яг наад судалж байна. Хүн ингээд одоо ялангуяа манай ирчүүд сэтгэл зүйн готролд ороод сэтгэл зүйчдэр очтгоо. Архил ууштай. Монгол ирчүүд архил байна. Ер нь бол ходоод өвтгөл уун ходоод нэмждэр очдөг. Гэтэл одоо хүүхдтэй болж чадахгүй яваад ингээд айгүй олон асуудал те чи бит хоёр аль аль нь мэдчихэж байгаа. Гэтэл яг мэрэгжлийн энэ одоо өөршөлжүүлэн суулгах байдаг юм уу? Яг ингээд эмэгтэйчүүдийн эмчтэр очихоос илүү ингээд одоо ингээд лам бөөгөр яваад байдаг. Би одоо хүний ихтгэл үнэмшлэр бас ормооргүй л. Гэхдээ тэр тэгээд яг заримдаа хүүхдтэй бол заримдаа тэгээд яг мэрэгжлийн зүйлд нь кредитийг нь өгдөггүй асуудал байдаг учраас ерөнхийдөө ямар үт юм бэ? Надад бол үнэхээр ус гайхмаар л 8 гэрэл тутмын нэг гэдэг бол бүр амар common. Одоо энэ ингээ бусад статуудтай ингээ харьцуулах юм бол зарим зүйлсээс ингээ илүү түгээмэл байгаад байгаа хөөхгүй те. Магадгүй уушигны өвчнөөс илүү түгээмэл ч юм уу. Тим 12.5% гэдэг чинь тийм ээ. Тэгэхээр энэ маань бол зүгээр айгүйх сонирхол татчихин л да. Ер нь тэгээд би бас одоо уг нь ингээд яагаад гэж учир шалтгааныг нөгөө ухаж бас ярилцмаар л байна. Тэгээд энэ утаанаас болж гин үү? Эсвэл бас хойдон одоо гэрэлтээс болж гин үү? Энэ төр гэдээ бас мэдээж эсвэл дэлхийд эхнээд гэж байгаа бол нэг тодорхой шалтгаан бас байдаг л бах тийм ээ. Яг гоо ер нь бол тэгэл амьдралын юм аяг л да. Лайфстайл өөрчлөгдөж байгаа. Бид нэр одоо юу гэдэг итерхийг сууршмал амьдралтай болж байгаа. За яг Монголдоо ингээд төвлөрөө ярих юм бол бид нар орчны агаарын хөрсний бохирдолтой орчинд амьдарч байгаа ч гэдэм үү. Энэ чинь ганцхан энэ үргүүдэл биш бүх хэрэгтэн системүүд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа. Энийг хэр хэмжээнд хэрхэн судалсан, хэр урт хугацаанд судалгаа хийсэн гэдгээрээ л нөө бидний дата чинь хоорондоо ялгараад байгаа. Тэгээд Америк нэгдсэн улсаас хийсэн судалгаа байгаа. Эрэгтэйчүүдийн эр бэлгийн эсийн тоо сүүлийн 50 жилийн хугацаанд ингээд маш урт хугацааны судалгаа байгаа байхгүй. 50 жил ингээд 1970 он 72 гэлөө 70 он хавцаанаас судлахад 50 жилийн хугацаанд 2 дахин буурсан байгаа. Эрэгтэйчүүдийн бэлгээсийн тоо. Пөөхт юм. Тийм. Тэгэхээр энэ яг түрүүний хэлдэг ганцхан эмэгтэйгийн асуудал биш. Ингээ хоёр талд ерөнхийдөө л айгүй alarming буюу одоо санаа зовнох шаардлагатай ийм асуудал болоод яваад байгаа. За тэгээд одоо энийг айгүй controversial ярих юм бол одоо нэг хүн ам ихсэх тусам ерөнхийдөө альва зүйлийн тоо ихсэн шүү дээ. Одоо энэ чинь энгийн логик шүү дээ. Энэ өөрийгөө хийгээд байна гэж байх уу? Аггүй тийм бүр тийм талаа conspiracy талаас биш. Одоо зүгээр нөгөө хоёул математик талаас нь бодоход юм олон байх тусам дундах тохиолдол нэмэгдэн шүү дээ. Ер нь тийм бас. Тийм юм бас давхар явж байгаа нэг талаасаа тий. Одоо бид нар чинь нэгдүгээр дайны үед чинь дэлхийн хүн амны нийт тэрбум орчим байлгүй. Хэрвээ буруу санааг бол нэг иймэрхүү хавцаа байсан юм шүү. 1800 анх тэрбум үрээд. 100 жилийн дараа 1900 дээр 2 тэрбум. Тэгээд нэгдүгээр дайны үед нэг 3, хоёрдугаар дайны үед. Тэгэхээр нэг 100 орчим жилийн өмнөөс бид нэр ерөөхдөө бараг 4 дахин ихссэн байгаа байхгүй. Тэгэхээр чинь л одоо юу гэдгийг тухайн үед таниад 3 хүний нэгт нь олддог байсан бол одоо 4 дахин ихснэ л гэсэн үг шүү дээ, тий. Одоо нэг энгийн математик бодоход тий. Одоо тэгэнгүүт нэг зүйл сонирхол татаад байгаа. 1900 онд хүний дундаж наслалт дэлхийд ихнэ 40 байсан гинэ. Гэтэ тэр 40 гэдэг нь бол юу юм шиг ба. Тэр няраа эндэгдэл одоо тэ дайн дажин өвчин янз бүрийн юм оруулаад бас нэг 40 хүрээд хөгшрөөд үхээд ах дундажлахаар л тийм шүү. Тэгсэн чинь 2000 онд гэсэн чинь баг 70 руу хүрсэн юм. Дэлхийд дахна ингээд баг даблтцсан байгаа байхгүй. Тэгээд ингээд дундаж наслалт ярихаар их сонирхолтой. Би нөгөө чиний юуг үзчихсэн. Урт насалдаг хүмүүс эрүүл хоолт юм уу тасгал хөдөлгөөн юм уу гэж social interaction нийгмийн харилцаа гэж ярьж байсан. Би энэ талаар илүү ухаж ярилцмаар санагдсан. Яагаад тийм байт юм бол? Яг нь ер нь бол тэр нөгөө дундаж наслт ихсэн хамгийн том шалтгаан бол пенициллин шүү дээ. Ерөнхийдөө антибиотик гараад хүмүүс ханаа дээр явахаа болцсон байхгүй юу? Тий, пенициллин. Бас савн ч гэсэн ингээд нэмэр оруулаад мэрсэр нөгөө амьдралын чанарыг өсгсөн юмнууд байх шиг байна л дээ. Одоо дундаж наслт гэж яригддаг байсан бол сүүлийн үед одоо нөгөө чанартай
наслалт гэж яригдж байна. Зүгээр урт наслах гэдэг бол хэцүү. Одоо юу гэдэг ямар нэгэн байдлаар архаг өвчтөгөр сүүлийн 30 жилийн өнгөрөөнө гэдэг бол бас яг урт наслалт гэдэг одоо ялалт мөн үү те чанаргүй гэдэг рүүгээ ороо явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг 3 дахь орнуудад ч гэдэм үү те эрүүл мэндийн боловсрал за бай гэхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ муу орнуудад бол энэ бол түгээмэл үзэгдэл. Хүмүүсийн сүүлийн амьдралын сүүлийн жилүүд нь айгүй тийм одоо муухайгаар хэлэхэд бол тийм хэцүү өнгөрдгөө гэсэн үг. За түрүү хэлсэнчлэн яг хөө тэр судалгаа л да. Шинжлэх ухаан судалж байгаа хүнд нэг чанар байх хэрэгтэй гэдэг нь үргэлж question буюу үргэлж эргэлзэж явах хэрэгтэй. Нэг судалгааны хариу бол абсолют биш те. Яг гарцааг хариулт биш. Тэгэхээр тухайн судалгаа хийсэн байна. Тийм хариу гарсан байна. Одоо тэгэхээр дараагийн асуулт нь гарч ирнэ. Тэгэл тэр судалгаа чинь нэлээд урт явсан судалгаа тэрний хариултыг ахаад дараагийн асуултыг хүмүүс хариулах гал судалж байгаа л гэсэн үг л дээ яг одоо. Тэгээ плацебо эффект гэж гоё юм байдгийг чи одоо сайн мэдэх байлгүй сонсч ирсэн байлгүй те. Тэр нь болохоор ерөнхийдөө анх нөгөө судалгааны зорилгоор хоёр бүлгийг харьцуулж гаргасан. Нэгэнд нэм нөгөөдгөнд нь харахад адилхан юм шиг ирнэ. Дотор ямар ч юмийн агуулмж байхгүй хоёр өгөөд тэгээд нөгөө нэг үр дүнгийг харьцуулах гэж анх гаргасан. Тэгсэн чинь яг үндэ энэ олон жилийн хугацаанд плацебог ашиглаж исэн чинь плацебо авж байгаа бүлгийнхэн ч гэсэн үр дүн өгөөд ихсэн. Тэр энэ дотор тийм. Тэгэхээр плацебо эффект гэдэг ийм гоё би бүр гоё гэдэг байгаа байхгүй. Гэхдээ одоо бус хүмүүс юу гэж бодд юм мэдэхгүй. Плацебо эффект гэдэг юм байдаг. Тэгэхээр яг тэрнтэй адилхан хүний оюун санаа одоо яг альва эмгэг асуудал бүх юмд нөлөөлөд байгаа байхгүй. Тэр л би хариулт нь болов гэж бодож байгаа. Яагаад гэвэл хүн ингээд gratitude буюу талархал байгаадаа талархах гэдэг юм дутдаг. Тэгээд нөгөө нэг хүн чи одоо үүсэн цагаас хойш ерөөсөө survival instinct дээр явж байгаа. Аюулыг хамгийн түрүүнд мэдэрдэг тий. Аюул хаана вэ? Аюулыг мэдэрлээ бол яаж хамгаалах вэ? Ерөөсөө ийм механизмтай бодгал байгаад байдаг. Тэгээ энээс болоод өдий хүртэл хүний тарих одоо юу гэдэг бодисын солилцоо бүх юм нь эндээ таарсан, эндээ зөгцсөн. Тэгээ альва аюулын эсрэг маш хурдан, маш үр дүнтэй ажиллах гэж зөгцсөн юм бодгалгаад байгаа байхгүй. Тэнгүүд чинь яг тэрнтэй адилхан тэр жижигхэн social interaction-уудээс хүн за ойр хавьд аюул байхгүй юм биш шүү гэдэг тэр л жижигхэн одоо subconsciously тэр сигналуудыг аваад байгаа баг бага. Энэ миний тайлал шүү. Плацеботор бол яг тий ахаад нөгөө бас үзэгчдтэй үзэж байгаа хүмүүстэй тайлбарлага тийм ээ нөгөө яг одоо тэр нөгөө групп нь бол яг нөгөө яг жинхэнэ юм боддог шүү дээ. Гэхдээ тэгж уусан гэж бодоод идгээд байгаа гэдэг утга санаа шүү дээ. Плацебо бол тийм үү. Би энэ дээр дандаа гайхдаг байхгүй. Баг бахад чи үдсэн л баг. Бид нар ээжийн шээ суудаг байсан. Тийм ээ. Одоо мэрэгжлийн хүний өнцгөөс энэ өндөрлгөөс эргээд харахад энэ ч та scientifically бол болохгүй зүйл байна. Үний одоо хамгийн за яг хөө маш олон эмчнэр хэлэх бах энэ бол зүгээр л хүний биеэс гарч байгаа ялгацсан тийм ээ. Плацебо эффект байгаа. Бүр амар ухаж шүүгээд ярих юм бол тэр дунд ингээд нэг жоохон эрдэс байгаа. Давс наацхан тий. Гэх юм одоо бол одоо шүүгээд тэр чинь эвдэрхий цаг өдөрт 2 удаа зүг байдаг гэдэг шиг тэр дунд нь ямар нэгэн юм хэрэгтэй байж байна. Харин хэрвээ хоёлоо ингээд бүр фильтрцээр угаад нь ганц ч гэсэн сайн юм гаргаж ирээ гэвэл байгаа ганц хоёр юм гарч ирнэ. Тэр идэгж байгаа би ээжээс шээсийг гуугаад идэгсэн ингэж ярьж байгаа байдал бол энэ бол яг цэвэр плацебо цэвэр гэж хэлж чадахгүй. Цэвэр ч нөгөө хоёлоо одоо нөгөө абсолют биш учраас арга байхгүй л та. Гэхдээ одоогийн байдлаар бидний мэдж байгаагаар бол плацебо тайлбарлаж болно. Дээрээс нь бас яг айгүй хөгжилтөө гэх юм одоо нөгөө нэг ханиад маань нөгөө 70 үе гэж байгаа штэ. Одоо чиний ханиалганаас би ингээд агаар туслын замаар ханиад авчлаа. Тэнгүүч надад шинж тэмдэг илэрхтэл нэг 2 3 4 хоног штэ хүнээсээ хамаарат. Тэгээ нөгөө шинж тэмдэг ихлээд нэг өдөр халуураа зовлоо. Тэнгүүт нь зарим нь шууд өгчин те. Зарим нь 2 өдрөөс нөгөө ч гэдэм юм. Тэнгүүч нөгөө залуу хүмүүс чи яг тэгч олон өдөр халуурж олон өдөр одоо носгоо ичж байхгүй шүү дээ. Нэг 2 3 өдөр байж байгаа л тэгэл ганц хоёр ханиалгаж байгаа айгу болчихно. Тэнгүүд яг 2 дахь өдрөөс нь шээс өгчөнгүүд 3 дахь өдрөөс угаасаа дархлаа ажиллаад идгэх алдад байсан ч байж магадгүй шүү дээ. Тийм ээ. Яг нөгөө хүчин зүйлс одоо ингээд coincidence тэгээд яаж юу ч таарсан юм билээ тийм. Плацебо байх боломжтой боломжтой. За тэгэнгүүт одоо мэдээж нөгөө яг халдвар өвчнгийн одоо тий дархлаа судалж байгаа хүнээс ингээд одоо их асуумаар байгаа байхгүй. За хамгийн том хэлэлцүүлэг ковидын үеэр вакцин байла.
За эхлээд бол гадаадад гацсан хүмүүсээ авчрахгүй юу энэ төр гэдэг дээр байсан. Би бол гацсан хүмүүсийн толгойлогч нь болж хурж ирсэн. Санаандгүй байдлаар. За тэр бол айгүй илүү тийм хүний эрхийн холбоотой асуудлууд бол байсан. За тийм вакцин дээр их хэлцүүлэг өрнөлөө. За одоо нөгөө та бол одоо тийм ээ одоо энэ mRNA энэ илүү breakthrough талаас тийм ээ одоо энэ Pfizer ер нь ингээд вакцин дээр хүмүүс итгэхгүй үгүйсгсэн байдлууд айгүй их байна. Тэгээ тэр нь ахаал нөгөө энэ вакцинд хариулаад ингээд цус бөглөрөөд манай амаатны дунаас орчлаа л гэн. Эсвэл ингээд янз бүрийн л одоо ингээд байгаад байна. Нөгөө талд нь болохоор ахаал үгүй чинь вакцин байгаа учраас л одоо бид нар чинь ингээд үдий зэрэгтэй ингээд одоо нөгөө нас баралтын хувь чинь асар бага байлаа шүү дээ. Одоо өмнөх пандемиктай харьцуулахад. За энэ дээр нэг хайна хаглах жоох зүгээр нэг тайлбарлаад өгөхийг л хүсэж байна л да. Энэ дээр яг Монгол улсаас өмнө Америк улсад бас яг иймэрхүү зөрчилдөөнүүд гарч ирсэн. За антиваксерууд бол одоо антиваксер буюу вакциныг эсэргүүцдэг хүмүүс бол дэлхийн өнцөг боломжтой байгаа. Улс болгонд л байгаа. За Америкийн нэг жижигхэн контент байдгийн 3 эрдэмтнийг 3 антиваксертэй суулгаад хилцүүлэг хийлгэсэн. Тэгээд яг хоо мэдээж нөгөө антиваксерууд маань гэрийн даалгавраа хийгээд ирсэн байгаа шүү дээ. Ер нь эрдэмтдийгээ үгүйсгэн та нар ингэсэн биз дээ ингэсэн ийм олон хүн ингэж нас барсан байна. Энийгээ юу гэж тайлбарлах юм гэдэг. Тэгээд ерөнхийдөө жоохон агрессив, пассив агрессив байдлаар өөрсдийнхөө стейтментийг тавиад дуусчих байхгүй өөрсдийнхөө хэлэх юмыг. Тэгсэн тухайн эрдэмт нь тэр үед юу гэж хэлсэн бэ гэхээр таны ингэж бодож байгаа чинь буруу биш ээ. Тэ? Харин таныг ийм бодолтой болохоор хангалттай боловсрал олгоогүй нь бидний буруу гэж хэлсэн байхгүй. Тэр хүнийг you are educated but I'm sorry that you're not educated correctly гэж хэлж байгаа. Тэр надад бүр амар тодорхойлсон тийм. Бид нар энэ мэдээллийг хүн болгонд хангалттай өгөөгүй байна гэдэг үүргээ ухамсарлаж байгаа байхгүй. Тэр надад амар гоё таалагддаг. За яг Монголд энэ өгүүлбэрийг хэлэхэд бас болох болов. Яг одоо би одоо юу гэдэг вакциныг магтах юм бол би айгүй олон дайсантай бол. Тэгэхээр би арьсан хамгаалаад юу гэдэг ингээд энэ сэдвээс сухтаж болно. Гэхдээ миний өгж чадах тайлбар гэх юм бол ийм л байна. Би өөрөө яг дархлаа гэдэг зүйлийг өөрөө бүр яг биеэрээ 5 жилийн хугацаанд туршаад үзсэн хүний хувьд. За би яг вакцины юун дээр бол байгаагүй халдвар төвчин дээр байсан. Гэхдээ ерөнхийдөө би бол одоо энэ тайлбарыг одоо хэмжээний гэж бодоод өгчээ. Тэгэхээр юу вэ гэхээр вакциныг хоёр аргаар гаргаж авдаг. Нэг нь болохоор лайв гэж хэлдэг буюу амьд гэдэг. Гэхдээ энэ яг үндэ амьд биш. Зөвхөн ерөнхийдөө тухайн одоо эмгэгийг үүсгчийг хоргүй болгоод одоо хар үгээр хэлэх юм бол хүчүүлээд тэгээд өөрийнх нь нөгөө нэг одоо гадаргуугийн уурагч гэдэг юм уу танин тодруулах шинж тэмдгийг нь үлдээгээд хүний биед оруулж байна. Өнгөч одоо манай дархлаач өөрөө юу вэ гэхээр хамгаалт юм штэ. Аль биш штэ. Одоо юу гэдэг монголч нөгөө юу гэдэг вүлээ? Барс, цагаан барс марч үлээ те янз бүрийн хамгаалтын аль бид ш. Тэрний шиг одоо дэлгүүрийг би энийг бас өмнө энэ тэнд ярьж лээсэн. Дэлгүүрт оронгууд одоо ингээ нөгөө нэг арманы улгаачаас болгоомжлоо гэд зургийг наацсан байдаг штэ. Тэгээ хүмүүс харах юм бол ахиа ороод ирвэл энийг оруулахгүй тэгээд тэрний шиг дархлаа санах хойтой. Тэгэхээр одоо тухайн эмгэг үүсгчийг ороод ирэнгүүт нь газ таниад газ нэмэлт хүчээ дуудах байхгүй. Тэнгүүж гадаа нэг security машин зогсчоо дотор нь хоёр ийм элд бамбатай имплементтэй хоёр хүн орж ирээ нөгөөд чи хөөгөө гаргаж тэрний шиг байхгүй. Тэгэхээр тэр одоо нөгөө нэг хоргоожүүлсэн эмгэг үүсгчийн маань таних тэмдгүүдийг нь ерөөхдөө дархлаанд ороод зургийг өгч чинь л гэсэн. За энэ нөхөр орж ирвэл ивгүй шүү. Та хэд газ ажиллаарай. Нөгөөх нь болохоор удамшлын мэдээлэл буюу одоо ингийн аль болох ингээр л тайлбарлахыг чи төрөөс mRNA гэ messenger RNA гэдэг одоо генийх нь мэдээллийг гэх юм уу да. Яг л адилхан таних тэмдгийг л өгч чинь гэсэн. За энэ хоёр бол ерөнхийдөө хүнд өвчин үүсгэх болов уг нь боломжгүй юм байна. Миний өгч чадах тайлбар бол ийм байна. Тэгэхээр хүмүүс маань тэрийг цаашаага өөр кейсээр тайлбарлаж магадгүй. Тэгээд яг унтаа зэрсэнгүү ч гэдэг юм уу иймэрхүү кейсүүд олон гарсан. Энэ дээр би бас давхар дурдахад одоо манай эрүүл мэндийн сайд хийж байгаа мөнгө сайхан сайдын маань бас хийсэн олон прожектуудын нэг байгаа. Тэр нь болохоор энэ төрөлхийн зүрхний гажигыг бас бага насны бага сургуулийн хүүхдүүдэд ч гэдэг юм уу те үзсэн бас нэг ийм жижиг прожект байгаа. Энэ дээр бол ерөнхийдөө бас би яг тоогийн нарийн санахгүй. Гэхдээ бас бидний бодож байгаа сарын өндөр гарсан. Тэгэхээр тэр унтаад зэрэхгүй байгаа
Өөр хүчин зүйл байгаа. Тохиолдлууд донд бас энэ төрөлхийн зүрхний гажига мэдхгүй олон жил явсан ч гэдэм үү те. Тэгээ тэр нь одоо юу гэдэг нь удаан ачаалалтай ажилласан ч юм уу стресстэй ч гэдэм мэдхгүй. Яг тэгвэл шинжилж чадахгүй учраас яг одоо хоёлоо тим юмнууд тохиолдсон байх магадлалтай. Тэгэхээр биднэрт яг одоо Монголда дата байхгүй гэсэн үг. Одоо тэр ер нь тийм Монгол улсад бол ер нь датаны асуудал гэдэг бол том асуудал байдаг. Гэхдээ яг мэдээ сайжирж байгаа. Жил ирэх тусам одоо юу гэдэг бид нар 12 цаг минут руу ороод одоо эрүүл мэндийн датануудыг авах боломж жил бүр илүү өндөр одоо сайн болж байна гэдэг. Тэгээ олон асуудал байгаа. Энийг яриад байх юм бол ерөнхийдөө айгүй их конфликшн үүснэ. Айгүй олон хүний дургуг хүргэнэ. Тэгэхээр яг түрүүний эрдэмтний хэлдгээр аль болохын талаар илүү educate хийхин тулд ихэвчлэн face to face ярих хэрэгтэй. Ер нь бол тэр ч одоо баг боломжгүй шүү дээ. Тэгээд өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулиас эхэлнэ гэсэн. Тий. Яг боломжгүй ч байхаа мэдээж их бүр урт хугацааны project болж орох нь тийм. Ер нь Монгол улсад байгаа хамгийн тулгымцсан асуудлын нэг бол одоо мэдээж зүгээр ч нэг асуудал биш. Ер нь толгой зөгч байгаа асуудал нэг бол эрүүл мэндийн боловсрол. Яг үнэ. Энэ нөгөө юутай холбоотой байх л та. Одоо нөгөө 30 гарсан юуг өөрчилж болдгоо 3 дарсан яг ингээд нөгөө нэгэнд нөгөө нас биеийн төрцөөний бодлыг өөрчлөх аюу хэцүү те. Гэхдээ зүгээр миний бодлоор боловсрал гэдэг маань өөрөө аливаа олон их сурвалжаас ухаж аваад цензуртаа хандаад инкийг хин илүү эсэ бичих хин илүү тоо бодох гэхээс илүү тэр олон перспектив тэр олон боловсруулах чадвар л байгаа. Одоо гадны оронд ч юм бол critical thinking одоо энэ SAT-ийн шалгалтууд чинь тэгж авж байгаа шүү дээ. Мундаг сургуулиуд тэр ур чадвар дээр нь. Тэгэхээр бид нэр одоо ялангуяа эрүүл мэндийн боловсрал дээр үр хөвгтүүдтэй олон талаас нь улс уртаа хандах тэрийг үүрэгтэй юм шиг байгаа юм л та тийм ээ. Одоо ийм болж байгаа байхгүй согтуу зам гарч явж байгаад вакцин илгэсэн автобус мөргөлөө хүчээлтэй тий. Тэр одоо үхлийн шалтгаан юу бах вэ те? Архинаас болсон уу? Зам тээврийн ослоо, вакцин уу гэд ингээд энэ дээр ингээд наагаад байгаа тохиолдлоос байд юм шиг л санагдаад байгаа юм. Тий. Их мушгул ер нь их боломжтой. Тэр утгаараа л одоо нөгөө би нөгөө яг нөгөө тэртээ дөрөв вакцин чинь халдвар төвчний дархлаанд орж байгаа учраас л энэ категорид ингээд яагаад байгаа. За тэгэнгүүт юуны талаар асуумаар байна л да. За нөгөө намайг одоо насан туршнаас хойш бол за мэдээж одоо ковид бол пандемик хамгийн том. Энийн өмнө Эбола бас сандрагж ийлаа л да. За ер нь одоо дэлхийд дахныг одоо санааг нь зөвнүүлж байгаа next big thing гэж хэлэх нь зөв юм уу? Ерөнхийдөө одоо ингээд дараагийн тим одоо халдвар төвчнөөс одоо бид нар одоо эндээс авсан сургамж юу байна? За тэгээд ер нь одоо нэг тийм worry хийлгэж байгаа юмнууд одоо дараагийн тим байна уу? За би ер нь айгүй их юу яагаад байна. Generalize хийгээд ах шиг байна. Гэхдээ яг чи зүгээр ойлгохыг бодорой. Тэгээд тухайн сэдвүүдийг яг тайлбарлахын тулд яалчгүй generalize буюу ерөнхийлөх хэрэг гараад байна. За ерөнхийдөө халдварт өвчин гэдэг бол өөрөө байсаар ирсэн байхаач бол. Би нэг сонирхолтой юм хэлэхэд хэрвээ чи цаг хугацаагаар аялаад өнгөрсөн рүү очивол одоо тийм боломж гараад явах уу? Ирээдүй биш зөвхөн өнгөрсөн рүү. Би бол одоо баг үгүй тал руугаа орчод байгаа. Бид нар нөгөө яг өөрийнхөө өнгөрсөн биш дээ бүр historical. Тийм. Би тэнцээ чинь одоо нөгөө идэх хоол унднаас ахуулаад өвчин зовлон дайн дайчин амьдралын нөхцөл байдал гэдэг ингээд одоо ингээл очоод Чингис хаан болчих юм шиг бид нар төсөөлдөн шүү дээ. Тэгэхээр би баг үгүйгээ хариулчмаар санагдаад. Тэрэн дээр нэг сонирхолтой юм гэхэлэр бидний одоо зөвхөн өдөр тутмын амьдралд одоо ингээд харьцаж байгаа айгүй олон бактери вирус байгаа. Эдгээр чинь нөгөө нэг хүний хөгжилтөгөө цуг айгүй олон жил мутацд ороод одоо чи жишээ нь энэ намар нэг ханиад өрнө штэ. Тэнгүү тэр ханиадны вирус чинь хавартаа гэхэд ингээ нилээ дүүн дамжаад мутацд орцсон байгаа. Арай чангалцсан. Тэ? Арай хүнд өвдөх. Тийм учраас одоо энэ нөгөө зүгээр ханиад туссан дэр нэмээд монголчууд яагаад ийм идэгдэггүй ч юм уу хүнд өвдөд байгаа гэхлээр нөгөө нэгдүгээр мутацлагтаад энэ хоёрдугаар орчин агаар хөрсний бохирдлын нэг улам хүчтэй болоод байгаа байхгүй. Тэгэхээр өнгөрсөн рүү явах юм бол яг өглөөр хідүүлээ зүгээр тахал тарина. Тэхүү. Тэг бид нар амар мутацлагдсан бактери ингээ биднэрт явж байгаа шүү дээ. Тэгээ зүгээр л хувцсан дээр наалтцсан хүртэл бактери вируснууд байгаа. Тэр бүр одоо юу гэдэг дундад зүүн рүү явлаа гэхэд бол тийшээгээ амар ер нь тахал тарихаар хэмжээний юу гэдэг ийм
таамаг байгаа байхгүй. Ер нь бол зүгээр яг би ч гэсэн тэр талаас нь бодоод тийм байгаа байхгүй. Одоо биднэрт байгаа зүгээр л бидний эргэн тойронд байгаа бактери вирус бол тухайн үед бол үнэхээр аална. Нөгөө яг тэгээд нөгөө асуултнаас чинь нэлээд хол явчихлаа. Тэгээд одоо яг энэ вирус энэ гэдэг бол ерөнхийдөө байсаар л байх болно. Сая ковид гарсан шалтгааныг яг нэг хятад вирусаа алдсан эсвэл Америкууд гаргачаад хиттдих гэсэн мэтсэн гэл зөндөөл таамаг явж байгаа. Гэхдээ ерөнхийдөө бол энэ нөгөө хүний одоо амьдрах цар хүрээ маань хэтэрхий тэлж байгааг нь л асуудал. За нэгдүгээр хүн ам унширч байгаа, хоёрдугаар хуучин юу гэдэг Улаанбаатарт амьдардаг байсан бол тэлээд ер нь дэлхийгээр жичирж байгаа шүү дээ. Тэлээд бид нар Төв аймаг тий хойшоо одоо юу гэдэг өөрхөн хавцаа ч юм уу ингээд 100 км тэлээд нь шүү дээ. Тэгэхээр хятад яаж ийм нөхлөр хуучин хизээж баргийн хүн очтгүй байсан бүс нутгууд руу аль хэдийн хүмүүс өөрчн суугаад эхэлсэн. Хизээж одоо юу гэдэг далаагаас олж гаргаж иддэггүй байсан амттай гаргаж авдаг болсон ч юм уу. Иймэрхүү игэл жирийн бус үзэгдлүүд нэмэгдснээс болоод тэрнтэй холбоотойгоор хүнсний олдоц гэдэг асуудал яригадаад тэгээд тэндээс одоо юу гэдэг сарсан багвахаа мах идэх ч гэдэм үү, далайн өмнө иддэггүй байсан цагсаа идэх ч гэдэм үү. Гэх мэтлэн хүний амьдралын энэ цар хүрээ тийснээс болоод үүсэх ёсгүй байсан контакт үүссэн л гэж ерөнхийдөө үзэж дүгнэж дууссан. Тэгэхээр биднэрт бол дараагийн гарч болцсошгүй вирус юу ч байж магадгүй. Бид нар олж мэдээгүй ч байж магадгүй. Гол нь юу гэхээр бид нар өөрсдөө л яг амьдралын хэм маягтай л анхаарах хэрэгтэй гэсэн. Одоо энэ амтнаас хүн рүү дамжиж байгаа зооноз өвчин ба шүү дээ, тий? Энэ одоо яг Эбола, ковид, мовид гэдэг. За энэ бол байсаар л ирсэн, тий? Бүр хаа байсан дээр үеийн тарган дахал махал гэл ингээл ярих юм бол. Одоо bubonic plague алдарт. Тий, алдарт дэлхийн хүн амын 54%-ийг аваад оцсон гэж ярьдаг байсан. Гэтэл саяны үндсэн том шалтгаан бол тэгэл дэлхийд даяарчлагдаад бид нар олоод movement ихссэн л гэж хэлэх гээд шүү дээ. Migration ихссэн, бид нар хүрэх хэсгүй газараа хүрдэг болсон, идэх хэсгүй юм иддэг болсон ч гэдэм үү те. Тэгэхээр эн чин дараагийн цар тахал ахаал цаг хугацааны тесрэх бөмбөг юм биш үү? Тий. Тийм гэхдээ амар байх ёсгүй ер нь бол. Сая яагаад тэгвэл сая яг асуудал what went wrong гэдэг шүү дээ. Яг юу яг одоо үед хоёлоо мэд чадахгүй хаа миний бодлоор. Тийм үү. Одоо ер нь яг нэг жоохон political question шүү дээ. Одоо түүхийг дараа нь л уншдаг шүү дээ ер нь бол. Яг бод дүннэр нь. Дээрээс нь бас нэг арслан бичиж суртал анчин түүхэнд дурсагдана гэж. Одоо тэгэхээр яг шинжлэх ухааны талаасаа бол өмнөхийг бодоход юу гэдэг аливаа асуудлын хариулт бол ариу хурдан гардаг болсон боловч энд ямарваа нэгэн хүмүүсийн хардаад байгаа шиг те улс төрийн ч гэдэм үү те олон улсын юм явсан болвол тэрийг бид нар дараа нь л мэддэг баг. Яг шинжлэх ухааны талаасаа бол сайн юм хэлсэн л хариулт. Яг ингээл контакт баг-багаар явсаар байгаа л так гэл яг болох үедэл. Тэнгүүд харин дараагийн одоо юу одоо цар тахал ч юм уу. За дараагийн зооноз өвчин за үнэгнээс үүсэ гэж бодъё л тийм үү. Ингээд тэгээд үнэхээр тэр контакт чинь яваад ах юм бол тэр улс төр нийгмийн асуудал болиё. Тэртээ тэргүй ингээд яваад ах юм бол тэр чинь ингээд movement амар хурдан явал гэх гэл ингэж чаас. Би бол одоо баргийн conspiracy-д бол нэг итгэхэд ийдгүү. За энэ бол ингээд харамсалтай дарахчлаа. За ингээд түүхээ харахаар 100 жилд нэг болоод байна л та. Хэрвээ энэ хөдөлгөөн энэ одоо 8 тэрбум ч одоо удахгүй 9 болно. Ингээд тэртээ тэргүй ингээд явж байгаа юм бол хүн төрөлхтний хамгийн том дайсан тэгэл дайм биш өвчин л байсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр чи эн чинь ингээд дараагийнх нь тэгвэл яг энэ ирчээрээ бол их ойрхон байх магадлал өндөр байна уу л гэж харж байгаа байхгүй. Одоо нөө тааж мэддэг 5 ам биш гэдэг шиг наривчлан хэлэхэд бол хэцүү гэхдээ энийг бол угаасаа үгүйсэх боломжгүй. Энэ бол болно ямар нэгэн байдлаар болно. Яагаад гэвэл одоо бат буюу сарсан багууханаас үссэн шүү дээ ковид чинь. Тэгэхээр сарсан багуухад ижээдэг хүн баг байдгүй шүү дээ. Тэгэнгүүт тэр чинь шууд сарсан багууханаас хүнд өвчөө үүсэх боломжгүй байжгаад дундын амтан орж ирсэн байгаа байхгүй юу? Одоо юу гэдэг гахаач гэдэг юм уу те. Тэгэнгүүт ингээд сарсан багуухаа гахаа хоёрын хооронд контакт үүсээд тэр нь ахаад дотроо гахаан дотроо жоохон мутацлагдаад хүн гахаа хоёр контакт ордог. Тэгээ ингээд нэг хоорондоо ийм товчхон хэлэх юм бол контакт үүсгэсээр байгаа мэдээллүүдэд амжуулсаар байгаа сүүлдээ тэр сарсан багууханд байсан тэр нөгөө нэг бит хоёрын цаг хугацаараа аялах гэдэг шиг тэр нэг вирус ч юм уу тэр нэг бактери маань хүнд өвчин үүсгдэг болж ирсэн гэдэг ийм тайлбар байна. Тэгэхээр бид нэр дараагийн контактлтгүйс амьтантайгаа контактлаад тэндээс ахаад нэг пандемик байх гэхэд эндемик үүсэхийг үүсэхгүй.
Эбола бол ерөнхийдөө эндемик байсан л та. Тэгээд энэ тэр үедээ дарцсан учраас пандемик ч юм бол дэлхийд их наа яаж байгаа тий. Одоо нөгөө Европод нөгөө Америк төвд очиод тэгээд ерөөсөө тэдрийг устгасан ихэнх одоо хамгийн том зүйл нь бол өвчин юм байл шүү дээ тийм ээ. Биологийн зэвсэг. Биологийн зэвсэг. Тэгвэл тэр бол одоо санаандгүйгээр гэхэд монголчууд бас дайны үедээ тарган дахлыг ашигладаг байсан гэж их олон давуулж шидэж мэддэг байсан энэ гэдэг ярьдэн шүү дээ. Тэгэхээр ер нь яг энэ дархлааны систем бид нар айгүй их дархлаа гэж ярьж байгаа. Дархлаагаа дэмжээд ийм юм уу витамин С ингэдэг гэдэг те. Дархлааны систем ер нь яаж ажилтдаг? Сая бол яг нөгөө ерөнхийд нөгөө дэлгүүрийн analogy байна л да тий. Яг за энэ нэлээд комплекс ерөөсөө А юм уу Б destination гэж байдгүй сэдв учраас хамгийн товчор тайлбарлах гэж үзэх юм бол дархлаа ер нь гол үүрэг нь хүний гадаад болон дотоод орчны тэнцвэрийг хадгалах зорилготой ийм л систем байна. За бид нар өдөр тутам гадаад орчинтой харьцдаг. Бидний дотор ахаад бас амар цогц систем байгаад байдаг. Тэгээ энэ хоёр ч одоо хоорондоо харьшаад ээж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын хооронд гайгүй тэнцвэртэй байдлыг хангадаг систем бол дархлаа. Дархлаа гаднаас танихгүй биет ороод ирвэл зайлуулах шаардлагатайг нь зайлуулна, тэ? Одоо идэвхжүүлэх шаардлагатайг нь идэвхжүүлнэ. Гэх мэтлэн ингээ ажиллаж идэг. Дотроо бас хүний бие чинь ингээд заримдаа өөрийнхөө эсийг өөрийнхөө гэж танихгүй ч юм уу ийм бас гэл тоглолтол гарна шүү дээ. Тэр болгонд нь бас ажиллаж идэг. Тэгэл ерөөсөө л тайносын үүргийг гүйцэтгэх гээл байгаа л. Одоо нөгөө антибиотикийн хэрэглээ байгаа байхгүй юу? Тэр бас одоо хүмүүсийн бас тэр misconception байдаг бах, хүмүүс бас мэдгүй зүйлс байдаг бах. Одоо ингээд би хувьдаа бол жишээ нь хатаг матаг гараал ингээл айгүй хүчтэй антибиотик ууж дарахгүй л бол одоо араа байхгүй. Гэтэл дараа нөгөө юу чинь одоо дайсны талынхан чинь нэг мутацчаад идэг гээл ингээл эм зүүч дэмийн самаа орохоор гээл янз бүр ирдэг. Тэр антибиотикийн ер нь их хэрэглээ бол одоо хортол байдаг байх л та тий. За 3 зүйл байгаа. Нэгдүгээрт болохоор антибиотик гэдэг маань хүмүүсийн хөвчлэн нөгөө организм буюу бактери эсрэг гэдгийг айгүй олон эмчнэр олон мэрэгжилтэд хэлдэг боловч үргэлж андуурж идэг. Вирусын эсрэг уугаад идэг. Энийг хамгийн түрүүнд ялгааг нь гаргах хэрэгтэй. Антибиотик бол одоо антибиотик гэдэг бүр нэрэндээ байгаа байхгүй юу? It's given байхгүй юу? Тэгээд бактери эсрэг үйлчилгээтэй. Хоёрдугаарт болохоор антибиотикийн одоо хэрэглээг хамгийн замбраагүй болгодог юм бол дутуу хэрэглэх. Хугацаагийн дуустал нь хэрэглэдэг. За түрүү хэлсэн нөгөө бид нар чинь антибиотик буюу амьд организмынхаа эсрэг тэмцээд байдаг. Нөгөө амьд организм яах вэ? Survival instinctтэй. Дасан зохицох механизмтай. Тэнгүүд за 5 өдөр эмчээд үгүй 2 өдөр уугаад болчих. Тэнгүүд чинь бүрэн устаагүй байсан одоо нөгөө нэг бактериуд маань яах вэ гэхээр яа яста алуулах гэж шүү те. Ийм орж ирд юм байна. Дараа нь энийг орж ирвэл хэдүүлээ ингийн биш үү гэ. Дараа нь ядаж ил бамбагаа бэлтгэх юм шүү дээ те. Тэгэхээр дутуу хэрэглэн гэдэг бол өөрөө одоо нөгөө эмчнэр нарийн мэрэгжлийн хэллэгээр бол дасал үүснэ гэдэг чинь тэр байхгүй. Гэхдээ ингээ би хаана буцаад хэвэн болцсон байсан ч гэсэн нөгөө prescribe хийсэн хугацаанд л бүрэн хэрэглэж дуусгах хэрэгтэй байна. Хүмүүс шинж тэмдгээ зогсонгууд болчдөг. Энэ хоёрдугаар асуудал. Гуравдугаар асуудал нь юу вэ гэхлээр мэдээж энэ бол эмийн бодис. Тэгэхээр side effect байгаа. Side effect нь болохоор харилцаа адилгүй бас заавал байх албагүй. Заавал side effect гарнаас. Мэдээж маш удаан хугацаанд одоо юу гэх юм ойрхон антибиотик хэрэглүүл наазах нь яадаг вүлээ? Мөөгөнцөрдөг. Тэгээд эмчнэр хүчтэй давхар мөөгөнцрийн юу бичиж өгдөг. За тэгээд түрүүн хоёр дахь point дээр болохоор ийм байгаа. Антибиотик өөрөө нөгөө хүчнийхээ зэрэглэлээр уюуддаг байна. Тэгэхээр одоо юу гэдэг ойрын 1 юм уу 1-3 сарын дотор хүүхдээ одоо бид нэр ингээл эмнэлэгт үзүүлэх юм бол ойрын 1-3 сарын дотор антибиотик хэрэглэсэн үгүй эмчнэр асуудаг шүү дээ. Тэр нь яаж ийм вэ гэхээр нэгдүгээр үеийн одоо юу гэдэг антибиотик хэрэглэсэн болвол ийм ойрхон хугацаанд магадгүй үр дүн бага байж магадгүйгээд тэгээд одоо юу гэдэг хүүхэд амархан хүндэрдэг учраас хүндрүүлэхгүй тулд 2 дугаар үеийн антибиотикийг зөвлөдөг ч юм уу. Гэх мэтлээ юм эмчилгээний аягүй олон тактик баг. Тэгэхээр бид нар ингээд одоо юу гэдэг өөрсдөө дураараа очиод авдаг нэг ин ч авч магадгүй 2 дугаар үеийн хүчтэйг ч авч магадгүй бүр цаашилчж магадгүй те. Ингээд ийм төвөгтэй complicated юм руу жоохон дураараа орох юм бол нөгөө түрүү хэлээд даслаа үсгэж болно. Эсвэл бол одоо юу гэдэг side effect-ийн ч үсгэж болно мөөгөнцөртөөс ахвалал те. Тэгээ ийм 3 юмыг заавал мэдчих хэрэгтэй. Одоо яг хоо тэг бидний мэддэг л антибиотик байгаа даа. Probiotics байна.
Тэ одоо энэ одоо микробиом одоо хүний гидсний одоо бичил биетүүх юм тийм микробиом, пробиотикс гэдэг. Энэ ер нь дархлаанд ер нь яаж нөлөөлдөг? Яг нь энэ одоо уурхад байгаа асар олон хар ажилч нь л гэсэн үг л дээ. Ерөнхийдөө микробиом бол хүний биеийн гидсэнд байгаа. Тэгээ нөгөө нэг угаасаа микробиом гэдэг угаасаа бас үгэндээ байгаад байгаа юм тийм. Одоо юу гэдэг нөгөө нэг бидний гадаад орчинтойгоо хамгийн их харьцаж байгаа хоёр юм бол хоол хүнс агаар хоёр байгаа шүү дээ. Тэгэхээр бид нэг бол уушиг руугаа нэг бол одод руугаа гадны биетүүдийг оруулаад байгаа гэсэн. Тэнгүүт одоо нөгөө нэг агаараар орж иж байгаа юм чинь эхлээд хамар салт маань цэвэрлээ цаашаа уушиг маань цэвэрлээ ингээ явчихж байгаа. За тэр бол ингээ болчихно. Одод руу оронгууд чинь бид нэр хотод руу ерөнхийдөө л гаднаас тэр чигээл орч тухна угаа цэвэрлдэг хэдэн үнснээс босдно. Тэнгүүт оронгууд тэрий чинь нөгөө нэг задлахаас гадна тэрий чинь бас нэг тэн дахиад нэг хэсэг нэг алдар нэг гэж байх хэрэгтэй байгаа дээ шүү дээ ерөнхийдөө. Тэгээ ингээд одоо юу гэдгийг доторхот нь нөгөө нэг хүчил шүлтийн орчин гэдэг одоо чинь тодорхой бие ааштай байх хэвээр тэрийг нь хангаж идэг. За өөрөө хэлбэл одоо янз бүрийн юм иддэг бид нар ч махт одоо монголчууд л янз бүрийн юм иддэг. Тэгээд энэ болгонд нь одоо юу гэдэг нөгөө нэг үр өсөл үүсэхгүй байх гадны биеттэй тэмцэгч гэдэг юм уу. Иймэрхүү юмнуудын л ер нь хар ажлын хийгээл байж идэг гэдээ ойлгочих тэр нь бол болох. Пробиотик гэхлээр одоо гидсэнд байгаа тэр маань тэнцвэргүй буюу багассан үед тэрийг дэмжихгээл гаднаас нэмэлтээр өгж байгаа. Одоо про буюу дэмжигч биотик л байна. За тэрийг бол угаасаа тэгээд тест түрүү мэрэгжлийн юмчаас одоо юу яаж заавраараа л хэрэглэдэг. Зөв. За тэгээд санжаатаа бас яг өөрөө ирэхгүй нөгөө дархлаар бол ороод байгаа шүү. Гэтэ би бас юу ярих гэж бодсон. Ер нь одоо хамгийн сүүлийн үеийн ангаах ухааны дэвшилтүүдээс тийм ээ. Ерөнхийдөө ингээд айгу олон зүйлс байна л да. Одоо химэл оюун ухаан их орж ирээд дотор хор тавдрын дархал тентрийн одоо ингээд хөхний хор тавдрын дархалтыг бол одоо урьдчилан сэргийлж чаддаг ч юм уу. Энэ химэл оюун ухаан ер нь медицинд одоо орж ирж байгаа. Энэ тэрний сонин сайхан юу вэ? Ер нь одоо ямар ирээдүй хүлээж байна бидрийг? Химэл оюун ухаан гэдэг маань өөрөө ерөнхийдөө онцлогоор л орж ирж байгаа. За дата цуглуулаад suggest хийж байгаа л. Яг үйл тэр чинь ганцхан дата дээр алгоритм дээр ажиллаж байгаа учраас. За тэгээд мэдээж тэндээс яг хөглөр имчилгээний маань заавар гараад ирнэ те. За яаж байгаа гэхэлэр яг сүүлийн үед бас би 23 билүү 24 онд юу яасан юм. Олон улсын хуралд суусан. Тэнд яг энэ AI энтрийн тухай ярьж байгаа. Тэгээд яг тэнд айгүй гоё юм оптимистик юмнууд ярьж байгаа юм л та. Тэгээд тэндээс ч одоо хідэн биелэхгүй мэдгүй. Гэтэ тэр дунд байгаа зүйлс ихэнх нь бол ерөөдөө датагаа цуглаад хугацаа өмнөх юмнууд байгаа. Дэшт онцлох ч гэдэг юм уу те. Тэрэн донд миний сонирхлыг татсан нэг юм нь болохоор digital twin гэж байна. Тэгээ virtual нэг юу. Тэр нь юуг ашиглаж байгаа гэхээр biomarker гэдэг тухайн хүний онцлог таарсан эрүүл мэндийн бие физиологийн онцлог юм хэдэн үзүүлэлтүүд байгаа. Тэрийг нь өгч чинь гэсэн үг ээ. Тэгэхээр тэр biomarker-ууд дээр нь үндэслээд тэгээ дээрэс нь одоо бидний ашиглаж байгаа smart watch гэдэг юм уу иймэрхүү. За эсвэл шаардлагатай бол нэмэлт төхөөрөмжүүд дээр хүний биеийн одоо юу гэдэг үзүүлэлтүүдийг үзэж хагаад одоо байгаа амьдралын хэв маягийнх нь датаг оруулаад тэгээ тэндээсээ twin үүсгээд тэр twin-ээрээ явах вэ гэхэлэр за та яг энэ хэв маягаар явах юм бол хэдүүлээ time lapse хийгээд үзье те 5 жил урагшлуулъя. Танд хаана үр өсөл гарч ирэхээр байна уу? Тэ аль biomarker ч өөрчлөгдөх нь ямар хуу танд өөрчлөлт гарах нь гэдгийг үзнэ гэдэг иймэрхүү чиглэл рүү энэ бол ерөнхийдөө одоо хамгийн ирээдүйн юм болж явах хэрэгтэй. За яг биолог яг амьд одоо эс гэх юм уу талаасаа ярих юм бол үүдлэс одоо ер нь сүүлийн үед үүдлэс эмчилгээний аюул олон бас шинэ аргуудыг бол хүмүүст өгж байна. За сонссон байлгүй саяхан шүд тэ химэл эргэтэн үүдлэс ашиглаж хийлээгээд тэгэхээр үүдлэсээр одоо эргэтэн ургуулах одоо энэ эхний туршилтууд бол амжилттай болж байна. За гоо сайхны бас маш олон юмнууд хийж байна тэ. За одоо шархацсан түлэн хитэй хүн байгангууд тэр доор нь одоо юу гэдгийг сорвжиж холбогч болохоос нь өмнө үүдлэс тарих юм бол тухайн хэсгийн одоо юу бүрэн төлж байна. За яг бүрэн гэж бол хэлэхгүй. Гэхдээ одоо айхтар холбогч дээр сольж сорвжихгүйгээр ер нь нэлээд аятайхан болох одоо ийм. Одоо 3D принтерээр ингээд зүрх хийгээд байна. Тэр концептыг би ерөөсөй ойлгохгүй байна. Яг го зүрх чинь өөрөө бол ерөнхийдөө аппарат штэ. Банга ажиллаж идэг. Тэгэхээр тэр үйлдэлийн яг өгцөн л тийм л юм хийж ийн л гэсэн үг л те. Тэгэд яг үнэ. Тэгэд нөгөө
тэр digital twin гэдэг дээр ярихад яг одоо тэр smart watch-аар ч юм уу ингээд цусны эргэлттэй blood pressure-ыг ингээд 24/7 хянах боломжтой болчихно гэдэг чинь өөрөө бүр заавал time lapse-аар 5 жилээр урагшлуулад авахгүйгээр бараг л хөөе та одоо нэг бараг л тодолж үнтэй жоохон алим мэдэрээ. Нэг өнөөдөр нэг 10,000 одоо алхаарай ч юм уу. Тим одоо санал болгох recommendation өгөх л ирээдүрүүгээ явж гин гэсэн үг үстэй. Тий. Яг хоёлоо энийг юу Island гэдэг кино байдаг штэ. Эний чи хинд болсон бэлээ. Нөгөө Монгол охин өргөдөг жүжигчин чи бэлээ. Ойрд яриаггүй мартчих тэр кино. Тэр кинон дээр нөгөө нэг өөрсдөө яах гээд тэр арал дээр байгааг мэдээгүй байсан ч нөгөө мөнгөтэй хүмүүсийн колонууд байдаг штэ. Тэгээд одоо хоёлаа нөгөө саяныхаа хоёр концептыг ярих юм бол яг үндэ эртэн үүсгэж ийн дижитал дээр твинийн үүсгэж ийн гэдэг чинь энэ хоёр ч нөгөө яванда тэр Island гэдэг киноны концепт ерөнхийдөө ирээдүйд болох гээд байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө яг тэр бол ёс зүйгүй юм л да. Зөвхөн фантастик кино. Тэгэхээр ерөнхийдөө тийм ёс зүй зөрчихгүйгээр дижиталаар үүсгэж ах юм бол тэгээд бид нар за миний удамшлын мэдээлэл ерөнхийдөө манай удмынхаа юу гэдгийг зүрхээр өвдөх магадлал өндөртэй байна те. Манай удмынхаа илгээр өвдөх магадлал өндөртэй байна гэдэг энэхүү датагаа бид нар энэ маань илүү цаашаа хөгжсөөр угаад авч чаддаг болчих юм бол бид нар яах вэ гэхээр баг эртхэн илгээ ургуулж идаач гэдэг юм уу. Тэгэхээр ер нь бол энэ бол концепт шүү. Ийм юм руу л чиглэл яа. Харин нэг ингэдэм юм шиг байгаа. Ямар нэгэн ангаахын шин зүйл гарч ирэхээр ёс зүйн асуудал яригддаг. Одоо пластик мэсэл дээр яригдчихсэн. Гэтэл нэг юм exception-ууд оруулаад ирдэг. Гэхдээ энэ гал хамгаалагч чинь ингээд гал сөнөгч чинь юу ялаа штэ. Нүрээ түлчлээ штэ. Тэгэхээр чиний чинь янзлах хэвээр биш үү гэж. Тийм тэгвэл тгийгээ зөвшөөрчдөг. Тэгээ 50 жилийн дараа харахаар яг пластик мэс засалд орсон хүмүүсийг хідэн нүрээ төлсөн байсан. Гэ тэгэнгүүт одоо генетикийн инженерчлэл гэдэг юм чинь ийшиг орж ирж байгаа шүү. Одоо аль хэдийн ингээд бүр юу яачлаа. Бүр ингээд том агцууд ингээд явчлаа шүү дээ, тийм ээ. Сая бүр хятадын нэг эрдэмтэн шоронд орсон мөлөө нөгөө хүүхдийн бүр эмбриог юугаад генетикээр өөрчлөө HIV тусуулахгүй ингээд яатсан гэдэг. Тэр нөө хуулиндаа байхгүй. За тэгэл ирээдүйд нөө супер хүн хийх ирээдүй хүлээж байгаа гэж ярьж байгаа шүү дээ. Одоо би баг хүүхдээ Стивен Хокинг шиг ухаантай болгоод LeBron шиг атлетик болгоод за давхраа хийлгээд өндөр болгоод тэгээд баг iPad-н дээр харж агаад ингээд гэдгийг гэхээр одоо нөгөө эний чинь нөгөө юу гэдэг үлээ дээ нэг ямар baby гэдэг үлээ. Хуруу шилний хүүхдээ дээ. Тий, нэг бараг л тиймэрхүү юм яриад байгаа юм л та. Гэтэл яг уу designer babies. Тэгтэл одоо нэг Down syndrome-ыг одоо ураг багт нь илрүүлчихийч одоо ямар нэгэн асуудлыг ингээд хэдүүлээ илрүүлэхийн тулд ингэгээд хуульчлаа. Тэгээ хуулийнхаа цорхоогоор ирээдүйд юм супер хүн бий болох ирээдүйд хүлээж байгаа юм болоо гэж хараад байгаа байхгүй. Behind the curtains maybe. Тэрнээс биш яг нийгэмд хэвэн болно гэж харагдахгүй. Ер нь бол одоо нөгөө Шинэ Зеланд ч юм уу нэг либерал газар үрж ирээд хуульчилж байгаа бүгд тийш очиод хэлэх гэж. Гэдэг л одоо нэг юм байгаад байгаа байхгүй үүсэхгүй. Одоо тэр нэг юм мөн дэр үүдэн шүү дээ. Бүр за Island бол гайгүй гэж харж байгаа юм бэ. Нөгөө Jordan Peele-ийн продюс хийсэн чинь As дээр гардаг үлээ. Нөгөө хөгшин баян хүмүүс ийм ядуу хүмүүсийн биеинд мөнгө төлж ингэж ядуу хүмүүсийн бие тэр нөгөө юу get out тэр тий get out одоо тэр бол нөгөө ингэж байгаа шүү дээ эрдэмтэд ярьж байгаа нь за санжаа гэж хин бие махбод юм уу сүнсэн тэр conscious mind юм уу intelligent mind юм уу сүнс юм уу оюун санаа юм уу бие махбод юм уу гэд тэгээд нөө юу л нэг Хараригийн номон дээр үлээ. Тэр intelligence оюун санааг consciousness буюу одоо ухамсараас салгаж чадах юм бол одоо нөө Black Mirror дээр гардаг одоо ирээдүйд байдэн шүү дээ. Тийм, сан хүний перо яг тэрийг ярьдаг шүү дээ. Тэгээ ингээд одоо нэгсэндээ хүн төрөлхтний дараагийн одоо чаленж чинь одоо магадгүй үрд амьдрах. За эхлээд 100 наслах, 200 наслах, тэгээ 500. Тэгээ сүүл рүүгээ бол нөгөө бие махбод гэдэг юм руугаа аманда санаа зовхгүй ингээд тэрийг нь салгачвал гэдэг. Тэр ирээдүйн эхлэл одоо энэ яриад байгаа баг орган ургуулахаас эхлэх юм болоо гэж хараад байгаа. Ер нь бол тийм чиглэл нь тийшээ явж байгаа. Гэхдээ би бол ингэж бодож байгаа. Наад сэтвэрч яг саяхан бодож үзчихсэн үний хувьд магадгүй 99% татгалзах баг. Ер нь одоо шүү дээ. Тийм. 25 онд байхгүй. Яг энэ одоо сан хүний период Black Mirror episode байгаа нөгөө хоёр хос байжгаад
яг ийм өөрсдийн хамгийн гоё гэж боддог газар 2-4-ээр амьдраад байгаа байхгүй. Байнгын партитай, байнгын гоё тий. Тийм дүрээр амьдарж байгаа. Тэгээд хэрвээ хүсэх юм бол салгуулчих болно гэдэг тийм концепт яваад байгаа. Тэгээд ер нь бол хүн шинжлэх ухаан амар хөгжөөд 300-400 наслах бол наслах баг. Тэрнээс уртцаад ирвэл хүн өөрөө ер нь цаанаасаа өгсөн тийм одоо хоёлын юу гэж тайлбарлаж болно сүнсэн биеийн ч гэдэг юм уу эсвэл байгалийн өөрийнх нь одоо нэг өгөгдөл ч гэдэг юм уу тийм урт юмыг бол допамин чейс хийж байгаа юмтэн шүү дээ. Тэгээд макс тийм урт юмыг бол ер нь дийлэхгүй баг. Өөрөө угаасаа гэж би бол харж байгаа. Хичнээн шинжлэх ухаан айхтар хөгжөд. Одоо чинь Японч тийм мэдээлэл гаргасан шүү дээ. 2005 оноос эхлээд immortality буюу нас харахгүй байх боломж үүсч эхэлнэ гэж байгаа байхгүй. Тэнгүүт тэрийг яг одоо бид нар бол өнгөрсөн. 2005 онд шинээр төрж байгаа хүүхдүүд боломжтой гэсэн үг байхгүй. Яг тэгвэл бүр одоо гидсэнд байхаас нь эхлээд тэр хүмүүс чинь шаардлагатай юмнуудыг хийгээ явчихна гэсэн үг шүү дээ. Immortal байхын тулд. Тэнгүүт одоо энд нэг нөхөр бас нөгөө хүүгийнхаа цусыг донор болгож аваад идэх гэх нэг нөхөр яваад байгаа шүү дээ. Тийм. Anti aging хийх гээд хөгжихгүй. Тэрний чинь одоо бүр ингээд нэг жижигхэн хөлбөрийн тэр хүн туршаа яваад байгаа байхгүй. Алидийн side effect өгөөд эхэлсэн. За яг хоо side effect-гүй юмыг одоо шинжлэх ухаан оллоо ч гэсэн би бол зүгээр агуулгын хувьд хүн өөрөө тэрийг аяндаа л болно. Ер нь бол магадгүй 500 жил амьдраад цаацаад байл. Ер нь хүний амьдралын чинь одоо бас хамгийн beautiful юмнуудын нэг нь дуустдаг гэдэг шүү дээ, тий. Дуустгаараа хүний амьдрал өөрөө. Хүний ч яг ер нь амьд биетийн одоо гоо сайхан нь бас тэндээ байдгийн болов гэж. Тэгээд түрүүн бас асуусан асуултанд чинь нэгэнд нь орхицсон байна. Нөгөө дархлааг хүмүүс чинь дэмжинэ гэж яриад байдаг шүү дээ. Тэгээ энийг би бас хэд хэдэн газар л хэлжсэн. Тэгээд дархлаа бол өөрөө юм сав биш ээ, тий. Дундрангуут нь ингээл дэмжиж өгдөг. Эсвэл бол ингээд жоохон ихсээ тавингот нь буулгаад өгчдөг. Тэгэхээр л одоо юу гэдэг өвчин ихдэг илүү ягаад гэдэг юм биш. Дархлаа ерөнхийдөө хүний биеийн үндсэн бодисын солилцоотой айгүй өндөр хамааралтай ажиллаж идэг. Тэнгүүд дархлаа мэдрэг чанар ихсэн багасна гэж байна. Тэгэхээр одоо жирийн үед тоодгүй байсан гадны биеттэй амар сүртэй реакцлж эхэлнэ гэсэн үг байна. Эсвэл бол жирийн үед ороод ирэнгүүт ингээс устгачдаг байсан юмаа танихгүй ингээд гүлийцсэн байж хооронд нь тэнд бүр ингээ үржээд одоо айгүй том өвсөл үүсгдэг юм. Иймэрхүү ойлголтоор ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй чи хүмүүс чи одоо ингээл нэг юм уунгууд бензиний сав шиг сайхан дүүрэл те. Тэгээ өнгөч ингээл жоохон ядарсан ойргоо ононгууд ингээл нөгөө шаран насцсан машин шиг ингээл багасцсан байгаа. Тэрэн дээр нэг жоохон бензин хийж байгаа юм шиг нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэжэнгүүд буцаал юм. Тэгэж ойлгодог бол хамгийн буруу ойлголт. Өөрийн гэсэн ухаантай байна те бүр. За бас тэгж тайлбарлал бас гоё байж болно те. Надад бол бүр би зүгээр яг тэр талаас нь фантазилж удаад байна л та. Ер нь бол тийм маш олон төрлийн маш олон нарийн уялдлагатай юу байгаа. Уургуудын ер нь юм харилцсан үйлчлэл байгаа. Тэнгүүт одоо яг биений туршлагаас харах юм бол шинжлэх ухаанаар нэг 15 жилийн өмнө гарсан судалгааны хариу өнөөдөр үүсгэж магадгүй байхгүй. Яг л өнөөдөр хоёлоо одоо юу гэдэг ингээд тухайн ялгаруулж байгаа орган одоо юу гэдэг гадны бид ороод ирэнгүүт хитрхи их одоо сүржигнээд байна гэдээ ойлгочих л та. Тэнгүүт за сүржигнэхийг болиулаа чи наа сүржигнэхээ болио гэд нэг юм хэрэгэлчихье те. Имлэгийн зорилгоор. Тэгээ одоо жишээ нь харьцал байна. Харьцал дархлааны хит мэдрэг шиг уруулахгүй юу. Одоо зүгээр аманд хідэн тоосон цар ороод тамранд хідэн тоосон цар ороод ирэхэд ууг нь найтагаа гаргачих юм энэ дээр бүр ингээл хідэн цаг нусгоо ижээл те хамаг салст нь хөөгөөл битүүрэл унд чадахгүй ингээд байгаа бол энэ бол хит мэдрэг байгаа байхгүй юу. Overreacting гэсэн. Одоо аллерги нөгөө орчин үеийн тийм condition гэж тийм баггүй. Тэгээ энэ бол зүгээр ерөөсөө хотчлтын өвчин баггүй ер нь. Тэвэнгүүд чинь бид нэр дарангуулад өгчнө гэсэн. Одоо салст буулгадаг эмчилгээгээд хамрын цацлаг гэдэг энгийн юм байна. Цаана бүр дархлаа дарангуулах эмчилгээгээд элдв архаг өвчнүүдээр хэрэгэлдэг аргууд. Энэ одоо мэдрэг жишээд байгааг нь багасгачна л гэсэн. Реакшнийг багасгачна гэсэн. Тэгээд ийм хариулт олж байжсэн чи 15 жилийн дараа энийг нь багасгаад исэн цаана дахиад нэг юм багасаад байсан байгаа. Тэр нь өөр юм үүсгээд исэн байгаа. Өөр юм чи тийм үү. Ингээд дархлаа өөрөө юм байнга юм парадоксикл. Ер нь хүний биеийн бодисын солилцоо. Хүний бие маш комплекс тийм учраас байнга парадокс үүсгэж явж идэг. Өнөөдөр бид нэг юмны хариултыг олчлоо тэр нь цаад өөр асуудлыг үүсгэж идэг ч гэдэг. Тийм учраас одоо юу гэдэг одоо юу гэдэг төгс эмчилгээ ч гэдэм үү те. Тийм юмнууд тэгээд одоо дэлхийн нийт дээр нөгөө нэг бүр устж үгүй болгосон цөөхөн алдарт өвчин байгаа шүү дээ. Одоо eradicate гэж ярьдаг. Тэ? Тийм полио. Тийм.
бол баггуулсан баг тийм ээ. Полио бол ерөнхийдөө яг successful eradicate хийсэн. Одоо хамгийн сүүлд хийсэн алтар төвч байгаа. Тэвнгүүт чинь одоо яг энэ нөгөө нэг баланс дахлаа өөрөө яг түрүүний чиний хэлсэнтэй адилхан ухаантай байдаг. Балансаа л өөрөө хайгаад идэв. Яг тэгвэл үүрэг нь өөрийнх нь оршихуун баланс хадгалах. Гадаад орчин дотоод орчин хоёрыг баланслах галаад идэг. Тэгэхээр өөртөө бас нэг ихэд ингээд XY тэнхлэх шиг өөртөө бас нэг баланс хадгалаад байна шүү. Тэгэл хүн одоо гадны нөлөөллөөр балансыг алдагдуулангууд нөгөө талд баланс нь алдагдтал ингээл ерөөсөө баян парадокс томтчихдаг. Одоо нөгөө яг аллерген дээр ярихад за өстой би ер нь багийн аллергийг байхгүй. Тэнгүүд одоо үед нөгөө аягүй цэвэр орчин төсөөд ингээд мэдрэг болоод хүүхдүүд залуучууд аллергитэй болдог. Гэтэл тэрний шийдлийг өчиг буцаад над шиг шороо идэж өсөх гэж болохгүй байгаа шүү дээ. Тийм биз дээ тэр чинь. Нэгэнд мэдрэг болцсон хүнийд бол болохгүй. Тий. Тэгэл одоо шарилж марилж гээл янз бүрээр байдаг л та. Тэгэнгүүт чинь эн чинь одоо нөгөө 15 жилээр апдейт хийх ёстой гэдэг шиг одоо ахаал нөгөө өөр шинэлгэл шийдвэр болно гэдэг л утгасан аастай тий. Тий, яг нөгөө нэг энэ зарим хариулт нь бүрэн төгс олдохгүй байгаа эмгэгүүд бол шалтгаан энэ парадокс л байгаа. Тийм л байна. Хамаагүй дарангуулчих болохгүй байгаа дээ. Хамаагүй идэвхжүүлчих болохгүй. Нэг шийдэл гаргахаар өөр асуудал нь дахиад нэмж гарч ирдэг. Нэг side effect яваад байдаг ч гэдэм үү. Одоо тэгээд дээрэс нэг за энэ бол зүгээр миний сэтгэл зүйтэй холбоотой баг. Би ингээд шинээр ингээд юу одоо хүний бие чинь ингээд юм шин проблемтэй болоод байгаа байхгүй. Цаггүй дагаад. Нэднгоос баг уржнангаас юм уу да. Би ингээд юутай болцсон. Клаустрофобик болцсон. Юм давчуу орчинд байж чадгаа болцсон. Наац зүгээр anxiety-гийн side effect баг. Магадгүй бах. Тэгээ тэрийг магадгүй шийдэж болдог бах. Гэтэ одоо ингээ хөдөө мөдөө явахад би машины хойно сууж чадахгүй. Яг энэ би ингээ бүр яг найзуудтай хэлмээр байхгүй. Би урд сууж явнаа. Тэгээ энэ намайг худлаа шалтгаалаад ингээд нөө би давчуу орчинд бахаар л ингээл ингээд байна. Тэгээ шинэ одоо сэтгэл санааны асуудлаас гарч ирсэн юм уу? Би зүгээр 30 хэдэн жил. Одоо нөгөө нэг капитализм гэдэг чинь өөрөө яг хүнийг нөгөө юм байнгын завгүй, байнгын дараагийн юм руугаа яарч идэг юм лайфстайлыг бүхэнд суулгачлаа штэ. Тэгэл ингээл юм байнгын медиа стимулейшн, бүх юм стимулейшнтэй те. Юм байнгын юм өрсөлдсөн хурдтай хин хурдтай хождог энэ нийгэм өөрөө хүнийг байнгын юм стрессфул дараагийн юмдаа санаа зовдөг нийтээр anxiety-тэй юм болсон байна. Энэ anxiety-гаас үүсээд өмнө байгаагүй хүнд шинээр одоо юу гэдэг. Өмнө байгаа үг чинь биш. Урд зүгээр л өөрт чинь байгаагүй юмгуудыг үүсгээд байгаа. За чиний машины ард сууж байгаа бол жишээ нь миний бодлоор зүгээр би онцлох юм чинь биш л те. Гэхдээ зүгээр ингээд сонсоход бол claustrophobia биш зүгээр motion sickness байх шиг. Үгүй юу. Ягаад гэхээр тэр бол зүгээр нэг жишээ аахгүй. Тэгэл ерөөсөө ингээд одоо юу. Яг л урдлын суудлын ардлын суудлын хоёр ч хоёлаа л адилхан л юутай үстэй. Нэг comfy нэг юу байх шиг. Тэгээд өөр жижиг space яг л тийм болоод байлээ. Гэхдээ магадгүй шүү. Зүгээр би тэгж бодсон. Гэхдээ энэ ганц юм шүү дээ. Лифттэй ингээ хаасаагүй ингээд тийм байгаад байгаа юм. Одоо би бүр лифт гацхаас өмнө айдгүйсэн. За одоо бол ингээл жоохон чихраал ингээл ирэнгүүт. Тэгэхээр за тэр бол ингээд ахаал бидний амьдралд ингээл те нэг асуудал байна уу юу вэ апдейт хийгээл яваад байна шүү дээ. За наадах чинь бас саяхан дискас хийжсэн. Энэ нөгөө нэг юухийн эрсдлийг үнэлэх чадвар сайжирсан гэх юм уу? Хүний нас явах тусам. Хүүхэд байхад бид нэр эрсдлийг бодтоор үнэлж чаддгүй. За чи тэгжсэн болов уу чердакн дээр гардаг байсан уу? Байрны. Мэдээж. Байрны чердакны ирмэг дээр очих чи зүгээр л зүгээр ингээл хараал мөрөөрөө. Одоо балконоор ч харж чадах байлц. Яа тэгвэл бидний нөгөө нэг гарч болох үз одоо danger те аюул эрсдлүүдийн талаарх бидний awareness жилээр их тусна юу гэж нас өсөх тусна. Чердак цэрцэлгийн чердак мартакн дээр үсэрч идэх хэлсэн шүү дээ. Тий, хоёр давхраас шүү дээ. Тэгэхээр одоо бид нар нөгөө awareness нэмэгдээд байгаа байхгүй. Тэгээд anxiety миний бодлоор anxiety awareness би сэтгэл зүйч учраас хин нэгэн шоолж магадгүй. Гэхдээ anxiety awareness хоёр бол yin yang арга билэг. Миний gift and curse. Тийм үү? Тий. Ер нь anxiety надад хизэнээс үссэн бэ гэхэлэр одоо би яг ингээд academic буюу одоо монголоор бол зовнил гэдэг байгаа шүү дээ, тий. Төгшүүр ч юм уу. Тэнгүүд би чинь одоо 13 жил сурж байгаа байхгүй тасралтгүй. Тэгээд яг science-ыг судалж байгаа байхгүй.
Тэнгүүд яг хөглөр би ерөөсөө task after task тий assignment after assignment дараагийн илтгэл, дараагийн бие даалт, дараагийн шалгалт гэдэг. Ийм хугацаанд маш удаан stimulation хийжингүүт би ерөөсөө ингээд сүулдэ тэр механизмд ороод тэгэд би яг Японд докторт сурж байхдаа нэг удаа лефт хүлээгээ зогсож байхдаа ингээд нэг юмд ингээд амар сандраал байсан байхгүй. Нэг юмд санаа зовоодсэн. Тэгээ би бүр юмаа хийнгээ ингээд 2 цаг орчим өөрийнхөө юун санаа зовоод байгааг хайж байгаа байхгүй. Би юу мартчихсан юм бол юу өргөцсөн юм бол би багшд юу шалгуулах ёстой лээ. Тэгээ хайж байгаад ерөнхийдөө орой харих цаг болоод ингээд хараад нэг орон дээр хөвтөд бодсон чи юу ч алга. Үнэхээр юу ч алга. Бүх юмаа шалгал. Зүгээр л миний бие организм тэрэндээ дасцсан байгаа байхгүй. Дараагийнхаа юмыг л хайгаад байгаа. Оюутан бахар нэг тэгдэг байсан. Тэр чинь бүр гүн суудсан биз дээ. Тийм, гүн суудсан. Ямар нэг юм хийхгүй. Би зүгээр бакалаврын оюутнаас хамаагүй илүү их одоо үед ачаалттай юм хийж байгаа учраас би өдөрт 16 цагийг ч юм уу тэ дунджаар 12-оос 13 цагийг лабораторид өнгөрөөдөг ч юм уу. Ийм байнгын стимулейшн байгаа учраас угаасаа миний тарих survival instinct-ээр тэрэндээ зогцоод байна шүү дээ. Тэгээд ингээд ерөнхийдөө бол би anxiety-тэй болсон гэдгээ нэгдүгээр accept хийсэн. Хоёрдугаарт тэр надад амар өндөр awareness өгж байгааг бас маш олон одоо юу гэдэг юм хийж ижил мэдж авсан л та. Найзуудтайгаа ярина те. Би Японд хаана төгслөө? Нагасакигийн их сургууль гээд доктор. Тийм. Угаасаа асрах ачаалттай ажилтдаг байх л та. Ер нь аль тийм. Тэгээ нөгөө дархлаа гэдэг маань өөрөө нөгөө нэг би чинь тэр дундаа архаг өвчин судалж байсан учраас дандаа юм урт хугацааны туршилтууд хийдэг тийм. Тийм үү. Ямар хөө туршилтууд? Ер нь яаж явдаг юм дэр? Яг хөө тэгэл би бол өөрөө тестээр ажилладаг байсан. Дархлааны тест гэдэг одоо яг нөгөө түрүүний хэлсэн security-гийн чинь гол нөхөр байхгүй юу? Тэгээд гол ой санамж авдаг. Тэгээд тестээр ажиллаж байсан учраас ер нь бол туршилтын эсүүдийг ялгаж аваад тэрэн дээр нөгөө өвчнийхээ эсрэг яаж ажиллаж байгааг нь л одоо яг гардад судалсан гэсэн. Одоо нөгөө CRISPR гэж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө яг генийг одоо edit хийн гэдэг чинь юу юм? Янзлан гэх юм уу? Яг sequence гэж байдаг штэ. Одоо дараал гээд тэр дарааллууд одоо ийм зүй тогтол биш. Одоо ингээд яг ийм одоо тустай ийм дараалтай байдаг байхгүй юу? 4 уураг байдаг байхгүй юу? Тэгээд тэр 4 уураг чинь ингээд одоо юу гэдэг ингээд 4 дараалтай байж байгаа бол дараагийн 4 нь болохоор ингээд энэ хоёр нь байраа сольждаг ч юм уу. Тэг ингээд байнга юугаа өөрчлөгдөхлөр чинь тийм юм шиг. Тийм. Unique байдал үүсэж байгаа ш дарааллын үед. Тэр дарааллуудын л өөрчилж чинь гэсэн үг. Одоо TS гэдэг чинь бол дархлааны хэсэг хэлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо нэг энэ ер нь энэ хорт хавдрын хэсийг recognize хийгээд анзаараад одоо ингээд алж байгаа гэх юм уу. Тим туршилтууд яваад байгаа шүү гэнэ. Явж байгаа. Тий. Тэр бол бүр нэгсэндээ бид нар одоо хорт хавдрыг ялахад ойрхон болцсон байна гэсэн үг үстэй. Яг бай имчилгээ гэдэг маань ерөнхийдөө тэрийг хэлж байгаа. За хавдрын хүн биш учраас уучлаарай. Гэтэ бай имчилгээ гэдэг маань хуучин бол одоо гэдэг месийн имчилгээ. Тэгээ химийн имчилгээ гэж ерөнхийдөө хүмүүсийн сайн мэддэг хоёр төрлийн имчилгээ байгаа. За химийн имчилгээ бол ерөнхийдөө цогцоор нь хүний биед байгаа бүхий л тэр мутацид орсон хавдрын эсүүдийг таньж устгах зорилготой ийм имчилгээ байгаа. За месийн имчилгээ маань бол ерөнхийдөө тэр хэсгийн бүтнээр нь авах гэдэг юм. За уучлаарай авдрынхаа тийм ингэж тайлбарлаж болох баха. Бай имчилгээ гэхэлэр яг саяны өөрийн чинь хэлсэн шиг чинь. Яг л тухайн мутацид ороод байгаа эсүүдийг таньж зөвхөн тэр эсүүдэд одоо устгал гэх юм уу те ингээ үгээр бол тэр эсүүдийг идэхгүй зүйлгч гэдэм ургалтын зогсоох, үржилтийн зогсоох гэдэг юм имчилгээ. Тэгвэл нэг химийн имчилгээ маань ерөнхийдөө ингээд нийтээр нэг гिचэнгүүд одоо side effect нь эрүүл байгаа эсүүдэд цуг одоо юу гэдэг те дарангуулдаг ч гэх юм уу, өхүүлдэг ч гэх юм уу те иймэрхүү нөлөөтэй гэж ер нь бол хэлж болох ба. За тэгээд хоёлаа бас ярилцлагынхаа төгсгөл хэсэг рүүгээ ч гэсэн орж байна. Тэгээд нойрыг ярих гэж үзсэн. Тэгээд би нөгөө юу гэж үзсэн л те нэг контент байсан. Одоо нөгөө нойр одоо чинь алкогол болж магадгүй амархан унтуулах бах. Гэхдээ чанартай унтуулахгүй ядраах бах. Тэгэхээр 2 цагийн өмнө те ядаж яах болохгүй. За тэгээд нэг нойрны талаар ингээд нэлээд юмуд ярьж ирсэн. Тэгэд өмнөх орсон дугаар дээр ч гэсэндээ нойр гэдэг бол хамгийн чухал концепт гэдэг. Тэг би нэг юм сонирхолтой санагдаад байгаа. 8 цаг унтдаг концепт ер нь
гэрэл үүссэн цагаас хойш айгүй тийм сүүлийн үеийн л концепт гинэ. Бид нэр тэрэндээ дасцсан байна. Тэрний өмнө нөгөө 4 цагаар унтдаг байсан. Орой 10-т унтаа. Шөнө 2 тусаад байж байгаа. Өөр цаг ингээд 4 цаг унтаад гээд. Тэгээд ингэж 8 цаг ер нь нэгдүгээрт унтах нь энэ natural уу? Хоёрдугаарт яг үнэндээ ихэнх насанд төрсэн хүмүүс 8 цаг унтаж чадахгүй байгаа. Тийм боломж байхгүй. Тэгээд зүгээр яваад байгаа. Одоо би одоо ямар дата нөгөөш. Нэг тийм асуудал байна л да. Яг зүгээр яваад байгаа бол биш л те. 1 хоног дутуу нойртой унтахад за одоо би тоог нь мартчих. Ямар ч байсан маш олон тооны ген дээр одоо expression гэж ярьдгийн гений одоо энгийн үгээр бол өөрчлөлтүүд одоо үүсэж чинь гэсэн үг. Тэр нь болохоор үрвслийн генүүдийг ихээр одоо идэвхжүүлсэн гэсэн үг. Тэгэхээр нэг хэн шөнийн нойр алдахад л хүнд үрвслийн генүүд идэвхжинэ. Тэр олон өдөр нойр дутуу яваал байвал тэр одоо үрвслийн гений экспрессүүд маань нэмэгдээл байна. Эсвэл тогтмол яваал байна. Тэгэхээр яах вэ гэхээр архаг өвчний эхлэл тавигдана л гэсэн. За 8 цаг гэдэг бол ерөнхийдөө дунджилсан. Ерөнхийдөө 7-9 цаг гэж бол эрдэмтэд үзэж байгаа. За тэгээд нөгөө нэг cardiac rhythm гэж ярьдаг. Хүний биохимнэл буюу одоо нөгөө нэг хүний биеийн нөгөө нэг шүн болонгод унтах ёстой гэдэг тохиол дааврын зохицуулгууд маань бол одоо нэг олон мянган жил хүмүүсийн амьдарч ирсэн тэрнтэй л холбоотой байна. За хүн мэдээж хувьсж байгаа. Хувьсхлаараа одоо нөгөө сүүлийн үед гараад байгаа шүү дээ. Сүүлийн хүүхдүүд дараагүй ах дараа ерөөсөө урахгүй ингээд ерөнхийдөө нөгөө бидний иддэг хуучин түүхийн махаа зулгаж иддэг те хатуу юм иддэг маань болоод түүх явцад бид нар айгүй зөөлхөн бол сүүлийн ялангуяа те сүүлийн одоо хитэн 100 жилээс ч юм байна. Ингэснээс болоод хүний амны ясны бүтц ерөнхийдөө эволюцид ороод ингэж байгаа. Тэрнтэй яг адилхан. Нойр ерөнхийдөө амьдралын маягаа дагаал хувьсж байгаа юм зүйл. Тэгэхээр магадгүй чиний хэлж байгаа бас зүг. Магадгүй удахгүй 6 цаг унтах нь хангалттай болж магадгүй. Гэхдээ тэр нь ч цаг хугацаа шаарддаг. Яг одоогоор та 7-9 цагийн нойр авч чадахгүй бол танд одоо юу гэдэг үрвслийн генүүд итгэжээд байна л гэсэн. Өөрөөр хэлбэл та архаг өвчнийхээ эхлэлийг тавиад байна л гэсэн. Одоо яг нөгөө миний одоо манай аав байна. За тэгэл миний мэддэг хүмүүс ингээд ер нь тийм настай болох тусмал тий. Яг тэгээ насаараа 5-6 цаг л унтсан юм дөө нойргүй байсан. Тэгэл амар ирч хүчтэй ингээд зүг яваад идэг. Гэхдээ тэгэл ямар нэгэн асуудал эхлэлийг тавиалаа гэсэн үг. Тэгээд үнэхээр унтаж чадахгүй нөхцөл байгаад байгаа байхгүй. Одоо тэгэл нойргүй болцсон. Манай монголчууд ерөнхийдөө тэг яг хүчээр мелатонин ч юм уу ямар нэгэн байдлаар хүчнэдэж унтдаг. Ийм асуудал байгаа даа л да. Би тэг яг нөгөө Санжаагийнхаа юуг харсан нөгөө гоё бичлэг өгдөө шүү дээ. Нөгөө чаналыг чинь тэр доор хүмүүс комент энтрийг харуул. Та бүхэн маань бас YouTuber дээр тест with Санжаа гэдэг манай хүний чаналыг subscribe хийгээрэй. Гоё контент үзэндээ байгаа. Reaction видео тэ одоо юу манай хүн чинь маш мэдрэмжтэй мундаг уран бүтээлч. Энэ минь талаар нь одоо яриул ахаад нэг rabbit hole-ыг баг л да. Тэгэхээр нөгөө нойр гэдэг маань өөрөө би яг ойлгож байна. Хэрэгжүүлэхгүй байна. Би зүгээр ойлгож байна. Тийм энэ одоо нөгөө бидний амьдарч байгаа цаг үеийн л онцлог л да. Одоо бид нэр мянга яриад одоо юу гэдэг нойрны талаар дэмэл айдас үүсгэх баг хэрэг гарах юм болоо да. Яг тэгвэл одоо ихэнх хүн л ойлгож байгаа шүү. Дутуу нойртой явах муу гэдэг. Гэтэ яг амьдралын шаардлагаас болоод одоо шөнийн ээлжинд ажилладаг хүмүүс байна жишээ нь тий. Гэх мэтчлээ ингээл тэрэнд яг эрдэмтэд судалж байгаа. За ингэж унтахыг хичээгээрээ тий. Шөнө ажилласан ч гэсэн өдөр ирээд түшгэ хааж байгаа унтаараа ч гэдэм үү тий. Ингээл зөвлөгөө өгөөд байгаа. Тэгтэл ерөнхийдөө цаана underlying буюу доор нь бас дагсан тий дагвар үр дагврууд байна гэдгийг бол угаасаа ихэнх хүн мэдж байгаа. Тэгэл амьдралын шаардлагаар болол чадахгүй байна. Тэгэхээр яг хаяа бас нөгөө нэг сонсомооргүй байгаа юмыг сонсох шаардлагагүй байдаг л та тий. Унтж чадахгүйг нь мэдээд тахтал нойр тутулмаа шүү гэж байн хэлээд байвал нэг л стрессний нэм шүү дээ ер нь бол тий. Тэрнээс зүгээр яг саяных шиг би 5-6 цаг унтд юм дөө гэд тэрэндээ итгэцэн. Тэрийг зүгээр гэдэгтээ итгэцээ явцсан байвал хойлоо нөгөө нэг плацебо эффект чинь явж явах юм билүү. Тэгээ бас ахаал нөгөө шинжлэх ухааны апдейт. Яаж гарч ирэх юм бэлээ гэдэг үгж болох юм тий. Тийм нэгдүгээр тэрэнд одоо юу гэдэг онцлогоо эмчилгээний шилдэг аргууд гарч иж магадгүй эсвэл хүн эволюцтэй ороод тэрэндээ тасч магадгүй богино харин доо. Одоо ерөнхийдөө яг унтах хэрэгтэй гээл орхичод байгаа юм л да. Тэгээд хүмүүс яг ингээд хөгжим сонсч одоо ямар нэгэн юмны тусламжтай унтаж байна одоо үед. Тэгээд яг тэр deep sleep-ийг авах тийм ээ тэр REM sleep-ийг
тэрэнд яг одоо яг хамгийн чанартай унтахад юу одоо унтахын тулд яах ёстой юм? Ямар зөвлөгөө байна тэрэн дээр? Одоо нэг зөндөө бааштай өдөрт чинь нөгөө нэг сүүлийн үед орчин үед ялангуяа нөгөө бэлтгэл гээл одоо нөгөө өөрийнхөө санаа сэтгэлийг 50 байлгах. За тэгээ өрөөний температур одоо юу гэдэг 18 градус хавцаа байх тий. Тэгээ өнгөтэй ингээд гэрэл байхгүй байх, blue light байхгүй байх, унтахаас өмнө хэдэн цагийн өмнө юм мэдээгүй байх тий. Чи ямар олон зөвлөгөө зэрэг явж маш их юм байгаа. За ер нь бол энийг ер нь маш дэлгэрэнгүй ярьсан нэг подкастын эпизод надад байгаа. Мэдрэлийн юмчтэй нойргуудлаагүй. Надад харсан. Тэрийг яг нөгөө хүмүүстэй бас зөвлөж. Тэгэхээр нойргуудлын талаар Санжаа маань бас өөрийнхөө channel дээр юу байсан мөлөө? Тест with Санжаа дээр тий. Ямар ч үсэн байсан. Би тэгээс нөгөө Санжаатайгаа ярилцахын өмнө нэлээд дугааруудыг нь харлаа л да. Тэгээ тэрэн дээр бол маш preaching гэдэг шиг маш олон зөндөө гой зөвлөгөөнүүдийг дэлгэрэнгүй өгж байлээ. Тий. Тэгээд тэр утгаараа ч гэсэндээ яг гоо зүгээр ер нь яад юм бол ер нь ойрон дээр одоо зүгээр товчхон хэлэхэд гэж л асууж байгаа ер нь гэдэг тийм ээ. Айгүй нөгөө олон юмд санаа зовж унтаад ах шиг байгаа их хүмүүс. За одоо саяны нөгөө хилдэг температур юм идэхгүй одоод нь одоо юу гэдэг ажиллахгүй байх мах гэдгээ болиё л да. Гэхдээ зүгээр ер нь тэр юм үзэж сонсож унтаад байгаа гэдэг чинь нөгөө олон юм руу фокуссан байгаа тархиал ганцхан юм дээр болгоол одоо нэг үйлчлэлээ frequency-гээ багасгаал унтаад ах шиг. Ер нь бол тархиныхаа одоо итгэвчлийг бууруулаад тий ажиллаад байгаа толгоогоо жоохон намжаагаад ядаж frequency-г нь багасгаал унтуулад байна гэж юу харж байгаа. Тэгээд би яг өөрөө чинь одоо энэ асууж байгаа асуултанд өөрөө Японд нөгөө нэг байнгын stimulation байхтай нойргуудлын асуудалтай тулгарч байхтай айгүй их судалсан байхгүй. Тэгж жагаад Calm гэдэг аппликейшн байдаг тий. Тэгээ нөгөө meditation хийлэгдэг эсвэл унтахтаа сонсдог. Тэгээ би ер нь ингээд зүгээр за та ингээрэ гэдэг эрүүл мэндийн ажилтны ч юм эмчийн өгдөг зөвлөгөө өгөөд хүн шууд тэрийг биелүүлэхгүй юм байна гэдгийг ойлгоод яг хоо гайгүй арай үр дүнтэй байж магадгүй гэж бодоод яг тэр Calm гэдэг аппликейшн шиг унтахтаа сонсдог монгол хэлээр нэг бичлэг хийсэн. За тэрний доор бол маш олон хүмүүс комент бичсэн байдаг. Өглөөс ирээд унтснаа мэдлээ. Нам явчихжээ. Гэх мэтчлэн зөндөө комент байдаг байхгүй юу? Тэгээд 3 сар сонсч чинь гэдэг юм уу. Тэгээ яг харамсалтай нь тэр нөгөө нэг хүний тархич адаптац буюу дасан зохицохтой сайн болохоо сүүлдээ яг нэг юмыг сонсоод тахлаар байж байгаад унтахаа болчихдөг юм байл л дээ. Бас хүмүүс комент бичсэн байгаа. Тэгэхээр ахаад нэг өөр юм хийж өгөөч. Ядаж хэлж байгаа үгнүүд нь өөр байдаг ч юм уу те. Эсвэл арайхан background noise нарай өөр байдаг ч юм уу. Би жишээ нь ингээд нөгөө rain sound буюу борооны чимээтэй. Тэгээ нaan хүн ингээд ерөнхийдөө л тархины ганцхан юмд амьсгал дээр нь төвлөрүүлдэг юм заавар тийм видео хийсэн баггүй. Тэгэхээр ер нь бол одоо хүмүүс энэ нөгөө нэг түрүү хэлсэн капиталист завгүй амар эрчимтэй амьдралын маяг дунд л тархинд бүх юмд зэрэг санаа зовоол тэгэл амарч чадахгүй байна. Тэгэхээр нөгөө түрүүний асуудал REM гэдэг ч юм уу бүр deep sleep дотор N1 N2 гэдэг N2 хүртэлх deep sleep руу гарч чадахгүй юм ч гэдэг юм уу. Ийм л юмнууд яригдаад байгаа. Тэгэхээр нөгөө орой унт чинь хүн чинь одоо тэр яг подкастн дээр эмчийн өөрийн бүр тайлбар өгдөө N2-т ороход 2 цаг орчим цаг 30 минут орчим шаардлагатай байдаг гэж байгаа. Тэгжиж хүн гүн нойрондоо ордог. Тэгэхээр хүн орондоо 10 цагт орсон байж иж 12-ийн үед гүн нойрондоо орох нь шүү дээ. Тэгмэд 12-т өнчин тархинаас даавар ялгараад ерөөхдөө хүний биеийг хар үгээр болвол бүтэн нэг шалгаад цэвэрлээд явдаг юм даавар явж байгаа байхгүй. Нөгөө даавар гарах үед нь та сэрүүн байж үл яах вэ? Ажиллаа хийж чадахгүй нөгөө даавар. Тэгэхээр яагаад их дунд гээд байгаа юм тэр чинь зүгээр нэг энгийн бас биш байгаад байгаа. Тэгээ нэг хүн өөрийнхөө биеийг цэвэрлэх гээд байдаг. Тэгэхээр нөгөө хамгийн анхны ярьсан хамгийн сүүлийн ярьсан хоёр ингээд холбогдох гэж байгаа байхгүй. Тэгээ тэрний үгээр хүн урт наслахад gratitude буюу байгаадаа талархах гэдэг концепт өөрөө сэтгэл санааны амар амгалан бий болгоно. Байгаадаа талархаад ирэхээр олон юмд бас санаа зовхгүй хэн бодохгүй. Тэгээд улмаар эрт унтах гэдэг ингэж л холбогдох байхад тийм. Яг хүний бие ч өөрөө юм яг л цогцол юм байна тийм. Тэгэхгүй маах ч одоо нөгөө нэг байхгүй юмдаа санаа зовоод энийг ачдаг ч юмс тэрийг ачин гэж юмсан гэл тийм. За. Яг одоо яг гоё энэ бадсан дээр хоёлоо ер нь өндөрлүүлсэн дээр хаа гэж бодож байна. За тэгээд өөр тусдаа өдөр юу яа да сакс макс энтер яри да энэ нөгөө нэг хэдүүл хоёлоо нэг сэдв дээр фокуслсан дээр байх гэж бодож байна тийм ээ. Гэтэ бас сайн өсрлөө хоёлоо тий. Сайн өсрлөө. Угаасаа гол зорилго нь тэр л дээ. Энд чинь нэгдүгээрт одоо манай Санжаа маань би бас талархмаар байна. Өөрийн гэсэн
одоо подкаст дээрээс нь өчнөө олон project төр байгаа мөртлөө ингээд найзынхаа бас ингээд ажлыг дэмжиж ингээд ороод маш олон хүмүүст хэрэгтэй мэдээлэл өгж байгаад бас баярлалаа гэж хэлмээр байна. Дээрээс нь бол яг нөгөө манай онцлог маань тийм яг нэг юмд автаад авахгүй те ингээд ял бас л их сонирхолтой сонсож байгаа хүндээ яг гуруулаа ярьж байгаа юм шиг л мэдрэмж төрүүлэх гээд байгаа шүү дээ тий. Одоо манай найз нар хүртэл дундаас би нэг дунд нь ороод нэг юм хэлчмээр санагдаад байсан ингээд тийм ээ мэдээж хүнд хэрэгтэй. Дээрэс нь бас их гоё тийм дотн мэдрэмжийг төрүүлэхийг боддог. Тэгээд чи бол бас айгүй гоё тэр мэдрэмжийг бол төрүүлж чадлаа гэж харж байна. Тэгээд ажлын өндөр амжилт хүсье. Тэгээд Орсонд баярлалаа. За өрсөнд баярлалаа. Тэгээд сая хэлсэн бас нэлээд завгүй скежл дондор яагаад ингэсэн бэ гэхэлэр ер нь чи бас ярианых ихэнд хэлжсэн шүү дээ. Монгол ирчүүдээ дотроо ботлап хийгээ те. Ерөөсөө юм гаргадгүй. Тэгэл архилуудаг гэсэн. Тэгээд яг хөө эрэгтэй хүний бас нэг онцлог шүү дээ. Энэ нэг ийм нөгөө улс төр спорт те. Тэгээд нэг ийм хідэн сэдвэр нэг орой найзуудтайгаа яриад цухраа айгуу гоё терапи болоод гардаг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө одоо үзэж байгаа хүмүүс нь яагаад оролцох гээд байна вэ гэхэлэр бас нэг тэрний зах цухаас тэр филингийг жоох өгөөд байгаа юм болоо те. Тийм учраас ер нь би юуг чи харсан подкастыг чи хараад яг тэр vibe-ыг харсан учраас за би ер нь нэг филинг илэрхийлэх гэхдээ өнөөдөр бол айгүй их академик талаас ярьчлаа. Тэгэхээр хоёлоо эргээд дараа нас цаг зав тааруулж байгаа яг нөгөө чөлөөт тэгээ терапи болгодог сэдвүүдээр яри. Тэгэхээр дараагийнх нь би өрий болохоо. За тэгээ би яг Санжаагийнхаа дээр орж агаад хоёлоо гоё сакс яри, шоу яри, эмхтэй хүн яри, залуу хүний амьдралыг яри, хайр дурлал яри тийм ээ. Сая бол гэхдээ яалтчгүй нөгөө юу маань тэгээ таарлаа л да бас өр зорилтсуусан зорилго маань тий зорилго маань дээрэс нь би бол яг хуу ингэж харж байгаа шүү. Чамаг тэртээ тэрг аягүй олон хүмүүс крашлж байгаа. За тэгэнгүүт бас академик талаас нь одоо манай ус үзэж байгаа улсууд чинь насны range бол зүгээр wild зэ. Хасаг байхгүй тий. Тэгэхээр одоо ингээд манай аавын насны өндөртөө тэрг чамаг крашлахгүй юм чи. Ядаж тийм ээ ийм гоё бас өөр талаас нь хүм болгон бас төдийлөн мэддэггүй интеллектуал ухаалаг талаас нь бас найзгаа харуулъя гэж зорьсон байгаа шүү тий. За баярлалаа. Окей. За тэгвэл хоёулаа see you next time юм биш үү заяа. За тэгээд бид хоёртай хамт буу халсан, сонссон, өдийг хүртэл сонссон хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээ хоёрхан зүйл өсөж байгаа. Нэгдүгээрт нь лайк саба дараарай. Хоёрдугаарт нь комментээр хамгийн дуртай хэсгүүдээ бас бичээрэй мөн зочдын recommendation бас авч байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Дараагийн дугаар хүртлээ. Түр баяртай. Баяртай. Зя баярлалаа. Танаа юун дээр хоёулаа илүү гоё фан юмнууд. Би сайн яг юу гэдэг вэ?